Ар Монголд буюу хар хоринд дүүн хаан болчих гээд байгаа учраас өөрөө бол чуулган хийгээд тэр өөрийнхөө эргэн тойрны гол түшигч анждаа долгуурлаад ингээд өөрөө хаан суугаад ёслыг хийсэн. Тэгээд Хөвлөө хаан бол амын асуусан байдаг. Одоо би хаан юм уу, чи хаан юм уу яг тэрийг хэлээч. Тэгэхээр та бол хаан. Одоо би бол хаан биш гэж. Ийм учраас одоо Хөвлөө бол нэг ясандаа хууль бусан нөгөө талаасаа бол одоо ер нь өөр эргийн шилд одоо орвсан хаан юм гэж ингэж одоо үздэг. Гэхдээ дэлхийн түүхэнд бол ерөөсө Чингис хаанаас гадна зөвхөн Хөвлөө хааныг л мэддэг. Японочууд одоо тэр анхны элч, анхны загтлуудын хариу өгж явахдаа юу гэж хэлсэн бэхээр юу ярьж байгаа бид нар одоо нангиад улсал гэж мэднэ. Юу Монгол зонгол гэж тийм юан маань гэж хачин юм юу байд юм бинтэр гэж барыг тийм маягаар одоо хариу загтлуудад ирүүлдэг байсан. Тэгээд ерөөсө Японочууд ямар ойлголттой үлдсэн юм бэ гэхээр за ерөөсө Монгол гэдэг бол аимшиг юм байдгийн байна. Энэ бол бид одоо дахиад таашаа байлтахад одоо хэцүү гэдэг одоо дотоод одоо зөрчлүүд үсэд нэг хэсэг нь одоо дагаар орё. Нэг хэсэг нь үгүй одоо бид нар ухраачлаа штэ. Хар салхи бидний аварлаа штэ. Тэнгэр ингэж юм штэ гэд. Ягаад гэхээр Японуудтай айж ичрээл байлдах гэл ингэж итэл нөгөө их Америк айрам тэнгисийн хүчээ чинь далааваа явчихдаг. Өөрөөр хэлбэл одоогийн Монголын энэ нутгийг амар амгалангийн ертөнц болгоцсон. Өөрөөр эзэнд хүрэн тэлэх мэлэх бүх юм ингээл эргэн тойрон явж хахад энд бол яг Диважин шиг хундайж нутаг байсан гэж тэр ойлгохдохоор. Тэгээ нөгөө Өөрсдийчэл нөгөө алдартай зохиолч байсан. Чи одоо ямар сони юм яриад наадах ч одоо бичээд ингээ үлдээчих юм болвол үнэн түүх биш гэхэд нэг шаад адал явдлын гайхалтай зохиол юм байна гэдэг. Тэгээ тэр нь Европ даяар дарахад хамгийн алдартай. Гүн чи ерөөсө дэлхийн ертөнцийн чи ямар сони юм бэ? Ийм улс байдаг гин. Ийм гоё юм байдаг гин. Яана эн чин цэрэг нь хувцсан эдэлж хэрглэж байгаа нь. Ч одоо зүүд эн чин бараг тэр өөр ертөнцийн биш үү гэж ингэж ийм сэтгэлдлийг Монголын эзэнт гүрний маш хурдтай, маш хүчтэй одоо жишээ нь Европод хүрэх юмыг тэр Марко Поло гэдэг хүн хийсэн. Үзэгчдээ бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Илтгэн подкаст эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бид түүхэн үе үеийн түүхийн талаар ярилцаад өнөөдрийн дугаарт Хөвлөө хаан болоод түүнтэй холбоотой сэдвүүдийн талаар төвөрлөн ярилцахаар шийдээд байна. Тэгээд өнөөдрийн хувьд бол Хөвлөө хаан, Юан гүрэн түүний одоо дайн талааны талаар онцлж ярилцах болно. За Бадам Самбахтай энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За Хөвлөө хаан л гэж бид нэр яриад байдаг те. Хөвлөө хаанаас өмнө Хөвлөө гэж юу яг ямар хүн байсан юм? Ингээд юу яриага эхэлчихье гэж бодож байна. За энэ түүх бол их сонирхолтой түүх. Өөрөөр Монголын эзэнт гүрний хамгийн оргил үеийн түүхийг ярина. За ер нь бол одоо Хөвлөөн түүх гэдэг юм уу? Хөвлөөн байгуулсан Юан гүрний түүх, Монголын эзэнт гүрний бусад холбоотой түүхийг ингээ ярих юм бол хэдэн 100 бот, хэдэн өдөр за бүх үеийн турш яриач одоо бүтэхгүй багтахгүй ийм их том түүх яригдах юм. Гэхдээ юуны өмнө бол одоо үзэгчтэй нэг ганц хоёр зүйл хэлчихмээр байна. Юан гүрний түүхийг уншихын тулд одоохондоо бидэнд одоо Монголд маш олон хэрэглэгдэх хүн байгаа боловч ер нь Юан гүрэн байгуулагдсан үеэс Юан гүрний дараа ч гэсэн Юан гүрний түүх бол бичигдчихсэн. За Монгол хэл дээрээ гэх юм бол юуны өмнө одоо манай үзэгчид энэ 2006 онд түүхийн хүрээлэнгээс гаргасан Монголын Юан улс гэдэг ийм нэг бот ном байгаа. Энэ бол одоо сайжруулагдсан одоо энэ 30 ботоор илүү их сайн болох одоо ийм түүх. Энэ бол 2006 онд гарсан. За тэрний дараа одоо чинь энэ Юан гүрэн 10 жилийн дараа энэ ном гарснаас 10 жилийн дараа их сургуулийн эрдэмтэд голлож одоо бүтээсэн Юан хэмээх их Монгол улс гэдэг ийм хоёр бот ном бол одоохондоо бидний сүүлийн судалгааны одоо жишг болж байгаа номууд. Тэгэхдээ энэ номууд бол одоо энэ Монголын түүх маш хурдтай өөрчлөгдөж юмнууд нэмэгдэж судалгаанууд тодорч байгаа учраас эдгээр ном бол одоо өөр одоо сайжрах дараагийн төвшөндөө одоо бичигдээд ингэ явж байгаа. Тэгэхээр юуны өмнө бол энэ хоёр ном байвал Юан гүрний тухай ойлголтыг одоо монгол хэл дээрээ кирилл үсгээр орчин үеийн хэлээр бол авчиж болох юм. Тэгээд бас талархууштай зүйл нь юу гэхээр зэрэг энэ эрдэмтдийн одоо юуг номыг бол үзэж яхад одоо болно. Жишээлбэл Монголын Юан улс гэдэг энэ номыг түүхийн хүрээлэнгээс гаргасныг ингээ үзэхдээ зэрэг Гамболд, Мөнх цэцэг, Наран, Пунс гэдэг эрдэмтдийн орсон. Энэ бол одоо ер нь Юаны талаар бие даасан анхдагч бүтээлүүдийн нэг нэлээд сайн боловсрсон одоо их сургуулийн энэ
Ихён хэмэх Монгол улс гэдэг энэ түүх байж байна. За энийг бол одоо ямар эрдэмтэд бичсэн юм ихтэй зэрэг эдэр, чин зориг, сод билэг гэдэг. Энэ манай одоо орчин үеийн судлаач энэ хүмүүсийн одоо бүтээл болвол Иоанны талаарх судалгааны бүх үр шимүүдийг тодорхой хэмжээр гаргацсан. Тэгээ заашаа шаажраа явж байгаа ийм зүйл гэж ойлгол зүгээрээ. Тэгэхээр Иоанн гүрэн гэдэг бол Монголын эзэнт гүрэн гэж ярьдаг тэр зүйлийн зүрх болсон. Тэр үеийн хамгийн одоо эзэнт гүрний төв, хамгийн алдартай төвхийн хэсэг. Энийг бүтээн байгуулсан хаан буюу жинхэнэ Монголын одоо их хаан 6 дахь хаан гэж яригддаг Ховлын хаан баг. За Ховлын хов заяа бол их сонин. Ховлоо бол яг нарийн дээрээ бол Монголын эзэнт гүрэн байгуулагдаад их Монгол улс байгуулагдаад 1206 онд байгуулагдсан шүү дээ, тийм ээ. Эннээс нэг үндсэндээ нэг 7-8 жилийн дараа 9 жилийн дараа ч юм уу төрсөн. Тэгэхээр Ховлоо бол төрхөөсөө Монголын одоо өмнөд байдал зэгцлэгдээд улс нэгт сайхан деважин шиг болсон тийм үед л одоо төрсөн Чингис хааны ач юм. Ач гэдэг нь юу гэхээр Чингис хааны отхон хүү Толвын одоо 2 дахь хүү. Толов бол одоо 4 хүүтэй, маш цэцэн хатантай, Сорготон гэж одоо их алдартай хатан байна. Түүхэнд одоо орсон. Ийм одоо уламжлалтай юм хаан. Тэгээд Ховлоо бол одоо тэр түүхэнд яаж гардаг вэ гэхээр Монголын нус товчоонд бий. Монголын нус товчоонд одоо 20 эзмийн улсыг 7 жилийн дайнаар Чингис хаан зэгцлээд эзэнт гүрний шинжтэй одоо асар том тэлэлтүүдийг хийгээд буцаж ирэхэд одоо энэ Алтан нурууны цаана байж байгаа Эрчийс мөрөнд их том ялалтын ёслол хийсэн. Ингэхэд Ховлын одоо хэний Чингис хааны бүх одоо Алтан ургийн угсааны одоо ноёдууд очиход түүний ач зээ 30 нараас тэргүүлж ирж байгаа хөвгүүдийн нэг нь Ховлоо байдаг. Тэгээд тэр Ховлоо их холоос ирдэг, хэдэн хөвгүүдтэй ирдэг. Ер нь Чингис хаан бол ирээдүйн одоо хаан залгамжлах угсааны хүн гэж бодож исэн бололтой ийм байдаг. Отхон хүүгийнх нь одоо 2 дахь хүү гэсэн үг шүү дээ. Тэгээд Ховлоог бол Өгөөдөө хааны үед Чингис хааныг өөд улсын дараагаар Өгөөдөө хаан гарсан. Өгөөдөө хаан гараад Монгол улсыг засаж байхдаа ер нь бол тэр Алтан ургийнхантай үлэмжих газар хуваарлсан байдаг. Тэр хуваарлсны дотор бол Хятадын хойд хэсгийг Монголын эзэнт гүрэн Чингис хааны үед одоо нийлээд эзэлсэн байсан учраас Синжао гэдэг одоо Хэбэможийн тийм одоо бүс нутгийг энэ Соргогтон хатан буюу Толон одоо удмынханд одоо нэг эзэмшил өмч болгож өгсөн. Өөрөөр хэлбэл Монгол нутагтаа төмчтэй гадагшаа шинэ эзэлсэн газруудыг ч гэсэн хуваан захирах явдлуудад одоо тэр Ховлын ээжийн толгойсон Ховлын толов буюу өвөөгийнхөө отгон хөвгүүдэд одоо нутаг хуваарлсан одоо Хэбэможийн Шинжао гэдэг газар. Тэгээд тэр хэсгийг Ховлоо яг эдэр залуу болох үедээ нэг 20-од насндаа бол захирч ирсэн. Ер нь бол Ховлоо ямар хүн бэ гэхээр бүр хар багаасаа ер нь одоо энэ Хятад дорн дахныг эзлэх гол газруудад тэр Алтан ургийн одоо хөвгүүдийг галзуу одоо толгойлж тэр газруудыг захирч ингэж олон жил болсон. Өөрөөр хэлбэл одоо бүр хар багаасаа Хятад орон дахныг хэрхэн засах тэр ертөнцийг одоо таниж мэдэх байдалд одоо бэлтгэгдсэн хүн гэсэн үг. Яг нь бол одоогийнхаар бол одоо Монгол улсыг ардчлалын гэдэг юм уу орчин үеийн ертөнцөөр ингээд сайн засаглалын сайн ухаантай сөрхөө хүмүүс бий болгоёг бол өөр ертөнц соёл иргэн шилдэг хүмүүсийг бэлддэг штэ. Жишээлбэл хуучин зөвлөлтийн үед бол бид нар чинь хамгийн шилдэг сэхэтнүүдээ зөвлөлтөд Оросд бэлддэг байлаа гэдэг шиг. Одоо бол Америкт юм уу Европод эсвэл Японд одоо том сургуульд өгсөн хүмүүс одоо энэ дэлхийн ертөнцтэй холбож ажиллахад хамгийн гол боловсон хүчний нөөц болдог шиг эзэнт гүрэн докторжоод одоо ирэхэд Хятад орон дахны соёл дотор цэргийн эрдэм төр одоо засах эрдмийг голлож одоо бэлтгэж ийсэн хүний нэг нь бол Ховлоо юм аа. Чингис хааны одоо Алтан ургийн одоо ийм хүмүүсийн нэг. Тэгээ ер нь Ховлоо бол яг одоо эд залуу үеэс ахгуулаад Хятадд олон удаагийн зарим мужуудыг одоо эзлэх ийм ажлуудад орж исэн. Тэгээд Өгөөдөө хааны дараагаар засгийн эрхийг бол Гүй хаан аваад нэг хэдхэн жил болоод өөд болцсон. Гүйгийн дараагаар маш том төрийн эргэлт гарсан юм. Тэр төрийн эргэлт юу гэхээр зэрэг Гүйг хүртэл Чингис хаан бол өөрийгөө залгамжлах хүнийг бол Өгөөдөө хаанаар 4 хүүгээсээ. Тэгээ Өгөөдөө удам Гүйг дараа нь залгасан боловч
Өгөөдөн одоо 2 ах. За түүний дүү толгой гэдэг одоо энэ 3 одоо хан хөвгүүдийн хоорондын өрсөлдөөн бол эхэлж байгаа. Энэ өрсөлдөөн одоо эхлээд би одоо жишээ нь Ахмад хүн учраас би отгон нь учраас Монголыг удирдах ёстой. Ганцхан одоо өгөөд ахын хүүхдүүд удирдаад байна гэсэн одоо ийм зөрчил байсныг одоо шийдсэн нь юу гэхээр Гүйг хааныг нас барсны дараагаар толон удмынхан буюу одоо ховлаан одоо ах дүүс нийлж төрийн эргэлт гаргасан. Тэр үед бол ер нь өгөөдөн Гүйг хааны удам буюу өгөөдөн удмынхын хаанаар тавья гэж үзэжсэн болж Алтан уургийнхан хоорондоо хуваагдаад тэгээд ерөнхийдөө бол тэр Цархагтан хатны 4 хөвгүүдийн яралтаар төгсөж Монголын 3 дахь хаан бол Мөнх хаан болсон. Тий. Тэгээд ерөөсөө ингээд Мөнх хаан 4 дахь хаан болж байна. Одоо Чингис хаан, Өгөөдөө хаан, Гүйг тэгээд ингээд. Тэгэхээр зэрэг энэ одоо тэмцлийн явцад бол Мөнх одоо Монголын хаан болсноор Өгөөдөн удмаас Толон удамд одоо шилжсэн. Ийм одоо түүхтэй. Гэхдээ энэ хоорондын тэмцэл бол нэлээд их аюултай ноцтой тэмцэл болж Алтан уургийнхны хоорондын хууль цааз, нэг-нэгээ цаазлах, нэг-нэгээ одоо эрхэндээ оруулах ийм тэмцлийн үр дүнд Мөнх хаан болсон юм байна. Тэгээд одоо Мөнх хаан бол Монгол улсыг одоо гадагшаа тэлэх одоо энэ дайнуудыг одоо явуулж эхэлсэн. Ингэж явж байхдаа хувлаа бол нөгөөх өмнө Хятадын олон мужуудыг эзэлсэн залуу жанжнаар бэлтгэгдсэн байсан учраас одоо сүн улс буюу Хятадын өмнөд хэсгийн сүн улсыг одоо довтлох их том дайн хийсэн. Мөнх хааны одоо хамгийн том аян дайн юм да. Тэгээ одоогийн Сычуан муж одоо Чэндэ хот энэ төр Чончун энэ төр гэдээ хэлдэг тэр алдартай хотуудын тэр орчим тулаан хийж байхдаа Мөнх хаанаас орсон. Тэгээ Мөнх хаан яг нь ер нь бол Цэргийнхээ баруун жигүүрийг хаан өөрөө удирдаад зүүн жигүүрийг удирдах байсан жанжин та одоо зөрчилдсөн учраас зүүн жигүүрийнхээ жанжныг ховлаагаар сольсон. Ингээд ингэснээр ховлаа хаан юу болсон юм бэ гэхээр зэрэг Өгөөдөө хааны Хятад орон дахныг эзлэх хамгийн том аян дайны хамгийн том жанжнаар одоо ховлааг тавьсан. Тэгээ ховлаа бол энэ үед асар хүчрхэг болсон. Ингээд ховлаа тэр дайныг одоо хийж тэр одоо халуун бүс нутагт одоогийн тэр Юнан, Сычуан муж гэдэг чинь баг Вьетнамын ардл руу шахан байна шүү. Тэгээ тэнд дайн хийг ингээ явж хахад дайны одоо сургаар Мөнх хааныг нас орлаа гэсэн одоо сураг. Ахын нас орчлаа шүү дээ. Тэгээд ардлаас дууцсан баг. Тэгэхэд дуутахад хэн болвол ховлаа хаан бол эхлээд итгээгүй. Ерөөсө хаан нас орсон гэдэг бол итгэхгүй байна. Алтан уургийнхаа ирж гэлж байгаа боловч. За энийг бол түүхчд янз янзаар тайлбарладаг. Ер нь бол ховлаа энэ хааныг нас орсныг далимжуулж хүчийг бичүүлэх гэсэн байна гэсэн санаа байдаг. Нөгөө нэг нь болохоор зэрэг ховлаа бол яг тэр өмнөд сүн улсын тодорхой их маш тийм чухал хэсгүүдийг одоо давталгаад ялгахын өмнө хүрчээд байтал зэрэг армийг арагшаад татах болохоор зэрэг тэр их дайны үр дүн цаашаа бий болоход том үр дүнгүй алдчих гад байсан учраас экзэгтэй мөч байсан учраас буцаагүй гэдэг юм байдаг. За ингээд ховлаа цаашаа дайнаа үргэлжлүүлж явхад нь дахиад одоо Алтан уургийн том элчнэр ирээд ерөөсөө яа харахгүй хаанаас орсон гэдгийг итгүүлж өөрийг нь буцахыг шаардаж ингэсэн. За тэгээд үнэхээр энэнд итгээд тэгээд энэ дайн нэлээд одоо хаанаас орсноос нэлээд хожуу одоо цэргийн хоош татсан ийм байдаг. За энэ явдал бол юу гэхээр зэрэг ард талд одоо Мөнх хааны орыг залгах одоо хаадыг монголчууд чуулганаар одоо шийдэх гээд ингээд байхад ховлаа бол тэр асуудалд нэлээд тийм цааргалж хожуу ингэж ирэхгүй байж ингэж чуулган саатуулж ийм байдал одоо гаргасан гэж одоо ингэж үздэг. Тэгээ ховлаа одоо ерөөсөө тэндээс за үнэхээр одоо хаанаас орсон юм бэ? Одоо чуулганд оролцъё гэд буцаад ирэх энэ явцад юу болсон бэ гэхээр зэрэг ховлаа хааны отхон дүү Ариг бүх. Ерөөсөө энэ хэний тэр Сархагтан хатны буюу Толон 4 хүү гэдэг чинь хин юм бэ гэхээр Мөнх хаан. Мөнх хаан сая одоо байж байгаа нас орж байгаа хаан гэсэн үг. Түүний дараа хуулаа. Тэгээд түүний дараа хүлэг. Тэгээд Ариг бүх гэдэг ийм 4 хүүнтэй. Мөнх хаан аян дайнд явахдаа Ариг бүхийг яг энэ Умардын Монгол буюу Монголынхаа голомт хэсгийг удирдуулаад үлдээсэн. Ховлаа дүүгээ болохоор зэрэг өөрийн одоо хамгийн гол армийн командлах жанжнаар ингээд аваад явж гин гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ бол Мөнх хааны буюу Монголын хаанаас ороход түүний дүү болох Ахмад дүү болох ховлаа буюу их цэргийн жанжин
гол дайнд авч явж байгаа. Хамгийн бага дүү буюу Монголыг одоо ард нь захираад үлдсэн, голомтоо захираад үлдсэн отгон дүү. Тэгээ энэ хоёрын хооронд одоо тэмцэл өрнөсөн. Тэгээд ер нь бол ховлааг тэр хааныг нас барснаас хойш цаашаа дан хийгээд цаг хугацаа аваад уцж ирэхгүй байгаа энэ хугацаануудад ариг бүх юу хийсэн бэ гэхээр зэрэг ариг бүх болохоор арталт хааны оршуулга маршуулга бүх зүйлүүдийг бэлдээд дараагийн чуулганд бэлдээд чуулганд бэлдэх явцдаа энэ Монгол газарт байж байгаа алтан уургийнхан ч одоо бүгд цуглаад ирж байгаа учраас тэр хүмүүсийг ятгаад өөрөө хаан суухаар одоо бэлтгэгдсэн. Ингээд одоо ерөнхийдөө Монгол газарт байж байгаа болон энд цугласан алтан уургийнхан бол ер нь ариг хүрхийг хаан болгох гэдэг дээр одоо ингэж шийдээд эхэлсэн. Ховлааг одоо яагаад тэгж шийдэггүй вэ гэдэг зүйл одоо төдийлөн мэдэгддэггүй. Яагаад гэвэл энэ хоёр хоёулаа алтан уургийн хоёулаа одоо жишээ нь хааны хоёр дүү зүгээр Ахмад хөвөн хаан болдог зүгээр ердийн гормоор бол ховлаа бол хаан болох ёстой. Гэтэл алтан уургийнхан голлож дэмжиж тэгээд тэр чуулганы зохион байгуулад үйл явцыг цаашаа өдөрдөө явж байгаагаараа бол отгон дүү ариг бүх бас одоо нөлөөтэй. Тэгээд ийм байсан. За ингээ байж итэл ерөөсөө ариг бүх хаан суухаар бэлдэж байна. Болохоо байлаа. За ер нь бол одоо ариг бүх хаан болох нэ. Та яах вэ гэдэг асуудал гараад ирж байгаа. Тэгэнгүүт одоо нөгөө алтан уургийнхнаас гадна зөвлөгч анжингууд өөрийн бүс нутгийг хүрээллийн гэх бүх болгоход одоо фракцуудаа цуглуулад ингээд хэлцээд ингэхэд ер нь ховлааг дагаж явсан жанжтууд бол ихэвчлэн ер нь та бол хаан болох шүү дээ. Нэгдүгээр л одоо та бол хамгийн том ерөнхий командлагч байлаа. Хамгийн гол юмд хаанд найдаж байлаа. Хоёрдугаар та бол Ахмад нь. Гуравдугаарт ер нь Монголын гадагшаа чиглэх дэлэлт бол одоо хамгийн том соёл иргэншил болох одоо Нангадын ертөнцийг гартаа оруулах явдал. Энийг бол бүхэлд нь таныг удирдуулахын тулд Чингис хаанаас ахуулаад одоо ингэж бэлтгэгдсэн гэж ятгсан шиг байна. За ариг бүх бол итгэцэн байсан. За ингээд ховлаа хаан одоо ерөөсөө армаа өмнөд хятадаас хоошоо татаад умард одоо жишээ нь Монголын таал нутагт гарч ирээд тэгээд тэр залуу цагта одоо тэр хятадын бүс нутгийг ижилсэн мужуудыг удирдах байхдаа Кайфен гэж одоо жишээ нь Ордон хэрэм бүхий тийм хотыг ховлаа хаан өөрөө байгуулсан байсан. Тэгээд тэр газартаа ирж байгаа тэр Кайфен дээр. Тэр Кайфен дээрээд одоо Ар Монголд буюу хар хоринд дүүн хаан болчих гээд байгаа учраас өөрөө бол чуулган хийгээд тэр өөрийнхөө эргэн тойрны гол түшигч анждаа долгуурлаад ингээд юу хийсэн. Өөрөө хаан суух одоо ёслыг хийсэн. За энэ ёслол бол одоо юу гэхээр зэрэг Монголын энэ яг одоо голомт нутаг дээр биш гадаад нутагт тэр дундаа алтан уургийнхны голлох цөмүүдийг биш мөн эргэн тойрны одоо алтан уургийн холбогдох хүмүүс дагаж явсан жанжид сайдуудынхаа нөлөөгөөр тэнд өөрөө хаан болчихж байгаа. За ингээд л нөгөө ариг бүх аль эртэд хаан болохоор одоо бэлдээд байсан хүн хаан болох ёслоо хийгээгүй байсан учраас маш яралтай чуулганы хоролдуулаад ерөнхий ховлаа хааныг тэр чуулганаар хаан болоход нэг л өдөр энэ дотор шийдсэн гэдэг. Гэтэл энд ариг бүхийг хаан болох асуудлыг энд 20 өдөр хэлэлцээд алтан уургийн хэлэлцээд ариг бүхийг хаан болгосон. Энэ нь бол ховлаа хааныг хаан болсноос нэг сарын дараа бараг 2 сар ч гэдэг үлээ. Зарим нь хэдэн хоног ч гэдэг. Ямар ч байсан ховлаа хааныг хаан болсны дараахнаас ариг бүхэнд Монголын хаан болчих. Ингээ Монгол улс хоёр хаантай болцсон. Тэгээ хоёр хаантай болчихдоо ч одоо яах вэ гэдэг асуудал гараад ирнэ. За ингээд хоорондоо бол одоо мэдээж илч юмнуудыг ингээд солилцоод хэн хаан болох вэ гэсэн ерөөсөө хэн хаан болно гэд хоёулаа хаан болцсон байгаад байдаг. Ингээд хоорондоо жинхэнэ одоо хүчний тэнцвэрийн асуудал яригадаад хэн одоо хаан болох вэ гэдэг асуудал ингэсэн. За тэгээд үндсэндээ хэний ариг бүхийн голлогч анжин Алаандар гэж жанжин байсан. Тэр Алаандар жанжин бол одоо том зэрэг удирдах одоо ховлыг зохихоор урагшаа говийн урд руу одоо орсон. За энэ тулаануудад үндсэндээ бол ховлын тал ялсан. За ингээд ховлын тал ялсны дараагаар дахиад ховлын зэрэг лавширч орж ирж ариг бүхийн зэрэгтэнд байлцсан. За ариг бүхэнд ялагдсан. За ингээд ариг бүх ялагдсны дараагаар одоо ариг бүх хоошоо ухраад ингээ хоёр хаантай хэсэг байсан ийм үе. За ховлын хааны энэ үед ариг бүхийг гол дэмжижсэн баруун талын одоо чинь цагаадан улс буюу Монголын эзэнт гүрний нэг салбар улс дээр бол бас одоо нэг том жанжин байсан. За тэр хүн бол
хэн гэдэг үлээ одоо нэрийг бас энэ дэврээд байх шиг байна. Тэр одоо жишээ нь цагаантай улсын хаан болохын тулд хэнийг дэмжижсэн? Ариг үхийг дэмжижсэн. Тэгээ ариг үхийг дэмжижсэн сүүлдээ бол ховлыг дэмжиж эхэлсэн. Энэ ховлыг дэмжснээс болоод ариг үх бол өөрийнхөө гол толгоруудаа алдаж эхэлсэн. Ингээд одоо жишээ нь ариг үх дараагийн 2 3 тулааныг хийж бүрэн ялагдаад сүүлдээ нэг хүмүүсээ алдаад өөрөө энэ алтай нуруу руу өөрөөс одоо урвсан холбоотон гэж байгаа тэр цагаатай одоо том жанжтыг одоо байлдах гэж явж байхдаа замдаа бол маш тийм хүчрэхэд л үлдсэн байдаг. Ариг үх. Энэгээс болоод Монгол нутагт тасар их цоорхол тарж ерөөс энэ ирээдүйд энэ хоёр хаан ингээд зөрчилдөж байгаа үед ариг үх бол маш тийм хатуу ширүүн их одоо халамжгүй хэвээлгүй хаан болох юм байна гэсэн ийм цоорхол гарч нэр хүнд нонсон. За ингээд ерөөс ариг үх сүлдээд болохоо байгаад энэ ч одоо 6 жилийн үйл явц үргэлжилж байгаа юм шүү. За ингээд ариг үх чинь сүүлдээ ерөөсөө дийлэхгүй гэдгийг мэдээд тэгээд үндсэндээ өөрөө тэр кайфын буюу одоо Шавлын хаан руу очиж одоо уулзаад тэгээ өөрөө буулт хийгээд за та Монголын хаан юм байна хаа. Үнэхээр одоо тэгээд Шавлын хаан бол амын асуусан байдаг. Одоо би хаан юм уу, чи хаан юм уу яг тэрийг хэлгэж. Тэгэхээр та бол хаан. Одоо би бол хаан биш гэж. Ингэж хэлж одоо ингэсэн. Ингэхээр зэрэг юу гэж яах вэ зэрэг Алтан ургийн эргэлзээтэй байсан 2 том хан хүү хоорондоо ширүүн тулаан одоо бий болоод энэ тулааны явцад эргэлзээтэй зүйл олон байсан боловч хүчний харьцаагаар болон хууль ёсны хүлээн зөвшөөрлөөр хувлаа бол хаан болж байгаа. За энэ түүхийг бол юу гэж хэлдэг вэ гэхлээр зэрэг хожим одоо амар төвөгч бичгтэй. Ерөөсөө Монголын эзэнт гүрэн гэдэг зүйлийн сун алдрыг өөрийн мөрөн дээрээ тээж яваа. Монголын эзэнт гүрнийг өнөө хүртэл Монгол улс оршин тогтнохын үндсийг бий болгосон хоёр л хаан бий. Энэ нь бол нэг нь Чингис хаан, нөгөөх нь Хувлын хаан гэж одоо дүгнэдэг. Ягаад гэвэл Монгол улс бол тухайн үед одоо орон нутгийн одоо зөвхөн тал нутгийн буюу энэ одоо хээрийн эзэнт гүрэн байх уу, дэлхийн эзэнт гүрэн байх уу гэдгийг шийдэхийн өмнөх асуудлыг Хувлаа шийдсэн учраас Хувлаа бол дорн дохны агуу их том эзэнт гүрэн бий бол дэлхий дээр одоо сом цуу алдар түгээж одон бүс нутгийг одоо хяналтандаа байлгаж одоо ингэж дэлхийн түүхэнд ингэж баталж өгсөн учраас Хувлаа бол одоо Монгол Чингис хааны эзэнт гүрний дэлхий дээр баталж өгсөн хүү юм. Энэ хоёр бол одоо Монголын өнөөх оршин тогтохын үндэс юм а гэж ингэж үздэг. Гэтэл Хувлааг нөгөө талаас нь тал нутагт одоо эзэнт гүрэн их нутагдаа ингэ байж хахад хятадын соёл иргэншил рүү авчиж эзэнт гүрний тэр чигээр нь авчиж одоо хятадчуулсан. Ийм учраас одоо Хувлаа бол нэг ясандаа хууль бусаан нөгөө талаасаа бол одоо ер нь өөр иргэншилд одоо орвсон хаан юм а гэж ингэж одоо үздэг. Гэхдээ дэлхийн түүхэнд бол ерөөсө Чингис хаанаас гадна зөвхөн Хувлын хааныг л мэддэг байсан. Тэгэхээр зэрэг одоо дэлхийд бол бусад хаадуудыг бол төдийлөн мэдэхгүй байх нь наривчлан судлал мэдэж болдог юм байсан. Тэгэхээр Хувлаа гэдэг бол суу алдрынхаа хувьд хэмжээ дамжааныхаа хувьд бий болгосон цар хүрээний хувьд их өргөн одоо жишээ нэмийг бий болгож чадсан хаан юм а. Энэ бол нөгөө 5000 жилийн соёл иргэншил гэж хэлдэг. Хятадын соёл иргэншлийг умардын нүүдэлчид бүрэн хяналтанд авсан анхны тохиолдол. Тэрнээс өмнө одоо Сямби, Хүннү, Жужаан, за Хятан ингээд Монгол гар болт одоо нүүдэлчин гар болт одоо төргүүд ороод олон үндэстэн одоо Хятадыг одоо эзэлж улс байгуулж исэн хэдий боловч энэ доморд Хятадыг л эзэлж исэн юм а. Харин Хувлаа бол сүм улсыг оруулаад Хятадын ертөнцийг тэр эдгийг л Аз дарамтны ертөнцийг бүхэлд нь одоо хянсан ийм түүх юм а гэж ингэж яригддаг. Тэгэхээр Хувлаа бол ерөнхийдөө нэг иймэрхүү төр төрхөөл ойлгогддог. За монголчууд удаан хугацаанд хоорондоо бол Хувлын асуудлаар бол зөрчилтэй байсан. За нийтээж нэг хэсэг нь бол одоо энэ бол Хятадын хаан гэж үздэг боловч нөгөө хэсэг нь бол үгүй энэ чинь Монголын жинхэнэ одоо алтан уургийн бөгөөд Хятадын буюу дорны хамгийн том ертөнцид Монголын ноёрхлыг батлан өгсөн ийм одоо хаан гэж ингэж үздэг. Ийм байдаг. Өнөөгийн байдлаар ингээ аваад үзэх юм бол одоо төрийн ордны үүдэн дээр бид нэр хамгийн том хаадаа залцсан байгаа шүү дээ, тийм ээ. Жишээ нь одоо Чингис хаан түүний баруун зүүн гарт хэн байх вэ? Одоо Монголын их хаадуудаас төлөөлөх үхэхэд төрийн ордны үүдэн дээр 3 хаан л байна шүү дээ. Энэ бол нэг нь Хувлаа, нөгөөх нь Өгөөдөө. Өгөөдөө бол Чингисийн эзэнт гүрнийг бол залгамжлан баталгаатай цаашаа зам дээр нь гаргасан хаан. Хувлаа бол дэлхийд хамгийн хүчирхэг байна гэдгийг монголчуудыг дэлхийн түүх, оюун санаа, хөгжил, цэцэглэлт, эдийн засаг, цэрэг айрам, дүр төрх,
нэр төрөөрөө хүргэсэн хүн гэж ингэж үздэг. Учираас одоо манай Монгол улс бол одоо Ховлын хааныг одоо Монголын юу гэдгийг эзэнт гүрний одоо төлөөллийн гол хаан гэдэг ингээд үзээд залцсан байх жишээ нь. За ийм л одоо ерөнхийдөө Ховлын хааныг ингээд яриад үзэх юм бол энэ. Дотор нь ингээд наривчлаад ингээд үзэх юм бол Ховлын хааны тэр эдийн засагт юу хийсэн, улс төрд юу хийсэн, байлдан дагуулт юу хийсэн, соёл иргэншилд юу хийсэн ингээд үзэх юм бол маш одоо их далаа их төвх болно. Нэг жижигхэн сэдвээр нь ярихад л одоо хэдэн цаг ярихаар ийм төвх болж байгаа жишээ. Тэгвэл хоёлаа нэг товчхон ерхий ярихыг бодъё. Тэгэд нэг сонирн байгаа нь Ховлын хаан ч одоо монголчууд бид нар чинь нүүдэлчихэд. Тэгээ Ховлын хаан нүүдэлчдээс ягаад суурин одоо хэм маяглуу шилжиж юу? Энийг одоо ярил гол шалтгаан юу вэ? Яг Ховлын хаан хэрвээ хятадын иргэншил рүү одоо жишээ нь байлдан дагуулт явж тэнд одоо засаглах төрийг бий болгоогүй бол Монголын эдийн засаг гүрэн бол зөвхөн тал нутгийн нүүдэлчдийн одоо бүс нутаг буюу нэг тийм томоохон ханилын хэмжээний л дааз хэмжээтэй үлдэх юм а гэж. Нөгөө тэгүр Ховлын хаан яаж исэн бэхээр ер нь эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд, соёл иргэншлийн хувьд өргөн далаастай байхын тулд хамгийн том эдийн засаг, соёл иргэншлийн одоо бүс нутгийг хяналтанд авах. Ийм л одоо зорилт байна гэж одоо ингэж судлаачид тайлбарладаг. Өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг одоогийн ертөнцид ингээд аваад үзэх юм бол хин одоо том банкуудыг, хин том эдийн засгийг, хин далайн одоо болоод их газрын одоо тээврийн хяналтыг, хин одоо нефт одоо юу гэдгийг энэ сансар IT-г технологиг эзэмшиж яах вэ? Тэрэн дэлхий дээр ноёлдогтой адил тухайн үеийн соёл иргэншлийн хамгийн хүчтэй нөөц бол Зүүн Аз буюу Нанкиадын ертөнц байсан. Энэ ертөнцийг хяналтанд оруулснаар одоо эзэнт гүрийг эзэн төрөн гэж одоо батлах, зөвхөн тал нутгийн төдий биш байх. Одоо энэ байдлыг одоо бий болгосон юм а гэж. Ингээхээр Ховлаа бол зөвхөн хятад соёл иргэншил дээр одоо өсөж хүмүүжиж тийм юмар одоо авсан талдаа одоо баримталж байгаа асуудал биш. Монголын эзэнт гүрийг илүү хүчрхэг, илүү хүчтэй байлгах одоо бодлогоор одоо ингэж хийсэн байж таарч байгаа маа л гэж ингэж хэлж ирсэн. Тэр үед бол ер нь хятадын соёл иргэншлээс өөр тийм одоо хүчрхэг иргэншлийн ертөнц гэж одоо Монголд энэ Евразид байсангүй. Хорезмыг зогссны дараагаар цаана одоо Персийн ертөнц гэж байлаа. Сибирь тэр чигээр эзгүй байлаа. Европ бол зөвхөн одоо тархаа бутархаа тарамдсан одоо жижигхэн ханилгууд буюу цайзын жижигхэн утархаа зүйлс байлаа. За Япон, Солонгос бол дандаа одоо тийм овог аймагуудаар ялгарсан жижиг зүйлүүд байлаа. Тэгэхээр хамгийн том хүн хүчний соёл иргэншлийн нөөц бол ерөөсөө л энд л байлаа гэж. Одоо өөрөөр хэлбэл тэр үеийн Евразийн одоо хамгийн хүчтэй иргэншил одоо энд оршиж ирсэн. Тэрийг л одоо хяналтанд авсан л гэж ингэж үзнэ. Тийм учраас Ховлын хааны тэр багаас бэлтгэгдсэн байдал маш их нөлөөлсөн. Ховлын хаан бол тэр мөнх хааны үед байлдаж байхдаа ч гэсэн олон жанжингууд нь хятад жанжингууд байж. За хятад жанжингуудаас гадна энэ зөрчтэй манж жанжингууд, за мөн уйгар, Монгол гэдэг ингээд олон одоо жишээ нь анги салбарууд одоо ингэж ийсэн. Бүр хүчрхэг болсон үедээ бол энэ Оросууд, Персүүд хүртэл өөрийнх нь армийн командлагч, армийн одоо жишээ нь том өндөр тушаалын одоо хүмүүс ингэ байжсэн учраас Ховлаа бол анх удаа дэлхийд глобал буюу одоо тийм даяаршсан эзэнт гүрэн түүний одоо жишээ нь боловсон хүчин болоод нийгэм зүтгэх хүн хүчний одоо чинь бүрдийг бий болгож чадсан хаан гэж ингэж үздэг. Тийм учраас тэр Ховлын зорилго бол одоо нэг тийм нэг алтан мөнгөнд баар савнд шунаал юм уу эсвэл илүү их хэрэг мэдэлд одоо шунаад байсан гэхээс илүүгээр түүний үр дүнгээр үзэхдээ даяаршлын эзэнт гүрэн буюу өргөн хэмжээний далайцтай одоо хяналтыг монголчуудын дор бий болгох зорилго байжээ гэж одоо ингэж үздэг ийм учиртай. Түрүүнд сая нэг юм асуух мартчихлаа. Ариг бүхийн одоо үхлийн талаар ярил. Ариг бүхч одоо юунаас болоод өгсөн бэ? За ариг бүхийг бол яг түүхчид янз бүрээр үздэг байсан. За ариг бүх бол тэр Ховлын хаанд та бол Монголын их хаан юм а гэдгийг одоо хүлийн зөвшөөрч тэгэж одоо бууж өгснийхаа дараагаас 2 жилийн дараа нас барсан. Энэ үйл явцыг бол одоо өөрийнхөө эрхчлээд тавьж байгаа нас барсан гэдэг зарим нь бол мэдээж хэрэг одоо Ховлын хаан өөрийн өрсөлдөгчдийг байлгахгүйгээ дүүгээ өнгөрүүлсэн шиг байна гэсэн одоо таамаглал байдаг. За орчин үеийн уран сайхны канонууд бол ялангуяа Марко Поло энэ төр гэдэг Америкчууд хийхдээ
Энэ хоёр бол маш том хоёр талын их хүчний тэнцвэрийг хадгалсан тулаан дээр шууд хал зөөрөө ах トゥ хоёр гардан тулаанд ороод тэгээ ховлоо өрön гараар дүүгээ хүнээж байгаа ингэж гардаг. Ийм одоо төвхтэй ийм л юм. За одоо Ховлын хаан дээр яг хоо цаас мөнгө гэдэр гэл одоо олон хийсэн нээлт янз янз юмнууд их байгаа. Тэгээ сонирхолтой сэдв бол дайн тулаан мэдэрч сонирхолтой байдаг тийм. Тэгэлгүй одоо энэ түүх сонирхож байгаа хүмүүст бол тэр энэ түүхийн учир шалтгаан бүтц логик гэдэг элдв юм яриад сурулж мруулж гэж ярьж ирснээс нөгөө адал явдалтай хэсгүүдийн л одоо ярих хэрэгтэй шүү дээ тийм ээ. Яг ийм адал явдал, яг ийм гоё юм дээр ийм болсон гэхээр тэргээр дамжуулж одоо бусад түүхийн сэрэмжийг, ойлголтыг, дур сонирхлыг л одоо төрүүлэх ёстой. Ховлоо бол маш их адал явдалтай хаана л да. За хоёулаа тэгвэл эндээс нэг сэдвийг онцлоод ирчихье. Монголчууд бид нар чинь за дотоодыг тооцох юм бол гадагшаа хоёр нь их ялагддаггүй гээл тий. Ярьдаг. Тэгэнгүүт бид нарт одоо нэг Японтой нэг түүх байдаг тий. Ховлын хааны. Одоо энэ талаар та ярил одоо Япон руу 2 удаа давталсан гэж ярьдаг тий. Энэ талаар дэлгэрүүлээрэй. Ховлын хаан ер нь яг одоо Юан гүрний хаан гэж тодорхойлогдоод хөлийн зөвшөөрөгдөд ингэж явхдаа ерөөсө сүн улсыг өөрийн гарт оруулах. За мөн хятад солонгосыг өөрийн одоо нөлөөнд оруулах одоо том зорилготой байсан. Гэвч дотоодын том одоо тэмцлүүд түүний одоо энэ улс орныг засах, хөгжүүлэх явцад маш их тийм насан туршид нь маш төвөгтэй нөлөөлсөн байдаг ийм байгаа юм. Тэгэхээр зэрэг одоо Ховлын хаан яг ариг бүхтэй байлдаж байхад арталд нь хятад асар том бослог гарцсан шүү дээ. Тэр чинь Лишан гэж одоо хятадын их алдартай жанжин Ховлын цэргийн нэг хэсгийг командалж хагаад эргээд бослог хийцэн. Тэгээ тэрийг дарах тэмцэл бол маш их тийм хүнд хэцүү. Тэр Лишан чинь бол Ховлын аль хэдийн одоо гартаа оролцуулсан хэд хэдэн мужийг буцааж эзэлж одоо ингэж Ховлоотой байлцсан хүн шүү дээ. За түүний дараа одоо тэр эхнээсээ ахгуулаад тэр ариг үх унсны дараагаар ариг үхийн дэмжиж байгаа боловч ариг үхтэй бүрэн нэгддэггүй байсан. Тэр өгөөдөө хааны ач хайдуу гэдэг. Одоо энэ Алтай нурууны цаад руу байсан. Энэ бол маш том аримтай хүн бас Ховлоотой байнга сөрүүлддэг байлаа. За мөн одоо хасрын удам болох одоо жишээ нь авга нарын тал гэж хэлдэг. Тэр 80 жанжин гэж тэр одоо орчин монголчуудын дээдс юм уу да. Эднэр бол одоо маш олон 10 жил бас Ховлоотой байлцсан. Гэх мэтэр ингээд өөрөөр хэлбэл Ховлоод бол ариг үхээс гадна 3-4 тэр Ховлын түүхэнд бол байнга одоо Ховлоотой ингэж энэ улс орны тодорхой хэсгийг хянаад одоо байлдад байдаг одоо хэсгүүд бол байсан. Гэвч энэ их хөндөр хшээлийн дундуур нөгөө стратегийн буюу геополитикийн талаад гарах бусад иргэжлүүдийг эзлэх үйл явцыг бас зэрэг хийжсэн ийм одоо хүн. Тэр үтгийг л торог хөгжүүлэх, одон орон хөгжүүлэх, хот суурин хөгжүүлэх, газар тариалан хөгжүүлэх, далайн тээвэр их газрын гүний одоо нөгөө их газрын гүний усан сувгийн одоо хөгжил ингээл тэгэл татвар газар тариал ингээл олон юмнуудыг бас яг ингээд зэрэг хөгжүүлээд ингээд одоо нэг гараараа тэнтэй одоо байлдаж явах боловч нөгөө талдаа гадагшаа нөгөө талдаа энэ хөгжүүлэлтийг хийжсэн тийм хаан гэдэг нь бол энэ Юан улсын судар энэ одоо бүх юмнуудаас мөн одоо хятадын сурвалжуудаас Монголын сурвалжуудаас ингээд нотлогдчихэдэг. Түүний нэг гол зүйл нь бол одоо хэдийгээр Солонгосыг өөрийн одоо харьяат улс болгоцсон вассал улс болгоцсон байсан боловч хоёр том асуудал Ховлын хааны гадагшаа бол хамгийн хүнд хэцүү хоёр зүйл байсан. Нэг нь болохоор мөн хаан байлдаж яваад гүйцээж чадаагүй өмнөдсөн улсыг гартаа оруулах. Нөгөө нэг нь болохоор зэрэг одоо Солонгос Тайваныг одоо гартаа оруулсан гэдэг боловч түүний цаана оршиж байгаа Японы арлыг өөрийн одоо харьяаны буюу төшмөг улс болгох. Энэ зорилго хоёрын төлөө бол Ховлын хааны одоо бүх амьдрал шийдэгдсэн байна да. Тэгээд Ховлын хаан бол хаан болсон 6-7 жилийн дараа л Япон руу элч явуулж эхэлсэн. За та нар одоо надтай найрамдалтай бай. Эсвэл миний харьяа бай. Гэхдээ та нар ийм том эзэнт гүрэн гараад ирснийг мэдэж гэнэ үү юу гэсэн одоо ийм маягаар явуулдаг. Тэгээд Японууд бол 9 удаа элч явуулсан байдаг Япон руу. 9 удаа элч явуулсны ихэнх хоёр дээр нь Японы бүр 26 хүнтэй элчнэр хүртэл одоо Юанд ирж ирсэн. Тэгээ ирээдгүй энэ ямар амар супер юм гэрэн байдгийг гэдгийг одоо японочдод очиж ингэж ойлгуулах жишээ нь. Японочдод анх
одоо тэр анхны элч анхны загтлуудын хариу өгж явахдаа юу гэж хэлсэн бэхээр юу ярьж байгаа юм бид нар одоо нангаад улсал гэж мэднэ. Юу Монгол зонгол гэж тийм юан маань гэж хачи юм юу байд юм бинтэр гэж барыг тийм маягаар одоо хариу загтлуудад ирүүлдэг байсан. Тийм учраас Оглаан бол ер нь далай дээр гарахын тулд Японыг бол гартаа оруулах юм гэж үзсэн. Тэгээд 71 оноос эхлээд идэвхжүүлж эхэлсэн. 1271 оноос эхлээд. Тэгээд 74 онд маш супер одоо жишээ нь анхны давталгаагаа хийсэн далайн. Энэ бол 900 хөлөг онгоцтой 30 мянган хүнтэй эхний давталгаа. За тэгээд энэ чинь одоо нөгөө Ханчжоугийн бомбд дээр маш их хэмжээний хөлөг онгоцыг хэдэн жилийн турш бэлдэн. Солонгосын бомбд дээр маш олон хөлөг онгоц зэргүүдийг бэлдэн. Солонгос, Хятад, Монгол олон одоо ялгаатай айрмуудыг одоо далайн байлдаанд одоо бэлдэн энэ төр гэдэг эзэн төрний маш их хөрөнгийг зарж байгаад 1274 онд одоо анхны давталгаагаа 900 хөлөг онгоцоор хийсэн. За энэ давталгааны дээр чинь ер нь бол тэр далайн хар шуургаас болж одоо Овсны болоод бол 2 том давталгаан сүрсэн. Гэхдээ тэр далайн шуургыг бол ямагт тооцож байсан. Бүр одоо давталгаагаа төлөвлөх нь бол хавраас хийх гээд ингэж байдаг. Гэтэл одоо жишээ нь Ханчжоугийн бомбоос тэр олон 3000 хөлөг онгоц, хэдэн зуун хөлөг онгоц ирэх одоо дундаас нь одоо Дайлианы хэсгээс очих, Солонгосын хэсгээс хөлөг онгоцууд ирэх, тэгээд жанждууд нэгдэх, бодлогоо нэгдэх гэмт тэгээд цэргийн зарим одоо зүйлүүдийг өөрчлөх, эдийн засаг, хүнснийхэн асуудлыг шийдэх гэмт зүйлүүд нь ив говоо олохгүй байсан учраас дандаа хугацаа хойшилдог. Төлөвлснөөс. Ер нь 6 сар сайл давталчин л гэж одоо 2 давталгааны хоёулангийн төлөвлөсөн боловч хоёулаа 9-10 сар руу буюу хар салхины шуургаар очичаад байсан ийм л эдрэтэй тулаан л да. Тэгээ 24 оны тулаанаар юу болсон бэ гэхээр 900 хөлөг онгоцтой 30 мянган цэрэг тэр Алахан Жанжин гэдэг хүн одоо анхны тулааныг одоо удирдсан Монгол Жанжин. За Солонгос хят жанжуудад байсан. За энэ тулаанаар бол тэр Хагата Цушима энэ гэдэг их олон арлуудыг одоо эзлээд ер нь Японы ирэг дээр очив юм. Тэгээ Японы ирэг дээр очиод 1274 онд анхны тулааныг хийгээд яг ирэг дээр гарч одоо эхний полотын одоо эхний хэсгүүд одоо гарч байлцсан байдаг. Тэгээ тэн дээр бол ерөөсөө Японууд бол одоо маш их хядагдсан. Ер нь зүгээр Ховлын полот ч гэсэн хохирол амссан боловч ерөөсөө маш их том юм байсан. Тэгээ энэний дараагаар дахиж давтлах гээд далаа руу одоо цэргээ татчихад бүх хүчүүдийг нэгтгэх гээд ингээд тэрэн цаг хугацаа алдаад тэр ч одоо том далаагаас одоо наазах нь 17 хоног бараг сар мар явдаг ийм одоо хугацаанууд байсан учраас полотуудын ихсээр байжгаад ахаад нэгдээд ороод ирэхэд одоо тэр хар шуурга болоод нэг удаагийн тулаан хийж японочдыг эргэж хол ухруулчаад тэгээ буцаагаад бүх зэрэгээ татаад далаа дээр байж хат хар шуурга болсон. За ингээд энэ хар шуурга энэ улирлж эхэлсэн. Ингээд энэ дээр бол зэргийн ихэнх алдсан. Эхний тулаан 74 оны тулаан. За энэс сургамж аваад тэгээд ерөөсөө японочдод ямар ойлголттой үлдсэн юм бэ гэхээр за ерөөсөө Монгол гэдэг бол аимшиг юм байдгийн байна. Энэ бол бид одоо дахиад таашаа байлдахад одоо хэцүү гэдэг одоо дотоод одоо зөрчлүүд үсэд нэг хэсэг нь одоо дагаар орё. Нэг хэсэг нь үгүй одоо бид нэр ухраачлаа штэ. Хар салхи бидний аварлаа штэ. Тэнгэр ингэж штэ гэдэг. Тэгээ ер нь Японы тэр үе бол маш их төгшөөртэй үе. Бүх тэр Японы арал урд өмнө овг аймгаараа ялгардаг байсан бол бүх хүчийг нэгтгэж татаад тэгээ өдөр шөнөгүй Японы лам нар бол одоо тэр ном уншиж тэр улс орн бол байнгын айц төгшөөрийн дор одоо ингэж амьдардаг тийм үеуд эхэлсэн. За тэгээд ер нь Ховлын айрмыг юу гэдэг үгэнс юм бэ гэхээр энэ бол ерөөсөө бид дийлэх бол бараг боломжгүй байна гэж ингэж үзсэн. Тэр дундаа одоо юу байсан бэ гэхээр Японууд бол нөгөө самурай яс юм уу зэрэг дайныхын яс тийм байсан юм уу? Хувь нэг хүмүүр одоо тулаанд ордог. Бие дагаал одоо байлддаг тийм ээ. Ийм байсан бол Ховлын цэргүүд их тэр Японы ирэг дээр гарч ирээд хамгийн доод нь 50, дээд нь 500 хүнтэй багцаар байлдана. Одоо ингээд нэг анги тасгаар байлдах нь шүү дээ. Нэг хамгаалаад багцсан гэж байлддаг. Энэ байдал одоо ерөөсөө дийлдэх аргагүй онцгой зохион байгуулалт байсан. Хоёрдугаар зүйл нь Монгол ном. Монгол ном болвол одоо Армяны хэсэгт ч гэсэн одоо Европыг давталсан хэсэг, Персид давталсан хэсгүүд Монгол номын гайхамшигыг түүний мэрэгэн харваа хурц цэц хол тусгалыг одоо бүх түүхэнд бичсэн бол яг нөгөө ертөнцийн нөгөө хязгаар болох Японд яг энийг төгөж бичиж үлдээсэн. Ингээд Монгол ном гэж одоо аюултай юм байна.
Энэ бол маш хол тусдаг, маш мэрэгэн тусдаг, маш хүчтэй. Тэгэхээр одоо бид нэр тэр зэвсгэлийнх нь байдлыг дийлэх аргалга хүнийх нь байдал бол маш бүтүүлэг бөгөөд ухардгүй тэр айх майхыг мэддэггүй тийм одоо гачин одоо тийм одоо юу гэдгийг нэг ясандаа тийм машин шиг дайжтай. Тэгэхээр зэрэг энэ бол ер нь маш аюултай гэж одоо бүр айцын одоо тойл хүргэж исэн ийм зүйл. За тэгээд ингээд ийм айц үлдээчиад ингээд яваад өгсөн. Тэгээ алга болцсон. Тэгээ алга болцсон нь юу гэхээр тэгээ дараа нь илчээ илгээж эхэлж байгаа юм. Тэр 74 онд одоо Монголын палатуудад далайн шаварганд одоо 900 хөлөг онгоцлох гэхэд ямар төсөөл гэдэг нь амир байгаа биз. Тэгээ 900 хөлөг онгоц чи ерөнхийдөө бол дэлхийн түүхэнд одоо тэр Ламаншийн хоолойд болсон ялагчгүй армадын тулаан гэж Испани Их Британий тулаан гэж байдгийг. Тэр дэлхийн одоо ингэсэн хамгийн том тулаан л да. Тим тулааны дайтай тулаан болсон тэнд. Нөгөө одоо юу гэдгийг Их Британд нөгөө их газрын цаадаар алд тим том тулаан болсон бол энд аралд бас тим тулаан болж байна л гэсэн санаа. Тэгэхээр энэ юунаас болоод энэ тулааны дараа монголчууд ялагдаад юм уу гэдэг нь далайн шаварганд ингэж өргөдөөд тэгээд зэрэг татаад алга болсон. Тэгээд жив жимэг болцсон. 2 жилийн дараа дахиад элчнэр хийж байгаа. За та нарт юм амсуулсан биз дээ. Одоо бид нэр ирэн шүү. Одоо та нар орох уу яах вэ гэсэн одоо ийм маягтай элчнэр ирүүлдэг байсан. Тэгээд энэ хооронд тоглоом яагаад ингэж дахиад 7 жил алга болсон юм бэ гэхдээ нөгөө сүн улс гэдгийг эзлэх ёстой. Тэгээд сүн улсыг дайдах тулаануудыг тэр хооронд хийгээд сүн улсыг гартаа оруулсны дараагаар тэр чинь одоо 74 онд хийгээд тэгээд 81 онд буюу 6 жилийн дараа дахиад маш их хөргөн хэмжээний том палатуудаа бэлдэж хагаад тэгээд орж ирсэн. За энэ бол 4400 хөлөг онгоц буюу 100 мянган зэрэг. Энэ бол дэлхийн түүхэнд дэх далайн далайн палатын тулааны хамгийн том одоо нүсэр одоо зэрэглэлт. Одоо ч ийм хэмжээний одоо дайн дэлхий дээр болоогүй энэ 1000 жилд 800 жилд. Тэгэхээр энэ бол нэг талаасаа далайн нэг тийм одоо европчуудын бичдэг нь юу гэхээр энэ бол далайн тулаан биш. Нэг талаасаа л олон зэрэглэж байгаа юм гэж. Тэр талдаа бол тийм. Хуучин одоо тэр Европын гэдэг юм уу далайн тулаан ч юм болохоор хоёр талаас нь хэдэн зуун хөлөг онгоц орж ирэл толтдог болвол энд бол нэг талаас ингээл 4000 хөлөг онгоц л ороод ирж байгаа гэсэн үг. Тэгээ энэ ороод ирэхдээ өмнөх дайны бэлтгэл буюу одоо тэр эзэлсэн арлуудаараа дамжаад тэр арлууд нь дахиад Монголын эзэмшилд орж учраас дамжаад тулгуурлахад их амар байсан, их хүчтэй байсан. Гэтэл энэ хооронд Японууд юу хийсэн бэ гэхээр зэрэг ерөөсөө далайн эргээр давтлах тэр Солонгосоос Хятадаас орж ирэх бүх эргүүдийн дагуух цэрэг нефт одоо болоотод орж ирж болох боломжтой газар болгонд хэрэм цайз барьсан. 5-6 жил. 2 метрийн өндөртөө 3 метр зузаан хэрмүүд. Тэгээд тэр хэрмээ хамгаалan яан толдох бүх бэлтгэлүүд одоо хийцэн байсан. Тэгээ эхний тандалт одоо тулаануудыг одоо хийхэд нөгөө тэр том хэрмүүд байгааг мэдээгүй. Тийм учраас Монголын тал нэлээд тохирол амссан тэр байдлыг мэдэж авсан. За ингээд ерөнхийдөө бол одоо тэр их том армиг бас нөгөө 4400 хөлөг онгоцыг чинь байршуулах, нэгтгэх энэ төр гэдэг ахаад их цаг алдсан. Тэгээд ахаад 2-3 сар болсон. Тэгээд одоо нэгдээд дахиж орж ирээд яг далайн эрэг дээр толдох болоход мөн л явсаар байгаад хар шаварганы одоо евро улирал дээр одоо давхцсан. Тэгээ энэ ч одоо ийм их олон 10 жилийн одоо бэлтгэл энэ их хөрөнгө хүчийг одоо татчихад нөгөө далайн шавар тулаад ирлээ гэд татхаар байдгүй. Яг тэр чинь нийл зардал өдөртөл төр чинь 100 мянган хүн 4000 хөлөг онгоц хүчний зардал байд юм байна. Хоолундаас гэсэн. Тэгэхээр ер нь далайн шаварганы байсан ч гэсэн одоо аз дохиох байх гэсэн шиг тийм аз зорьсон тулаан хийсэн шиг байна. Тэгээ тэр олон хөлөг онгоцууд чинь одоо тэр далайда тулааны дараагаар татцсан байж байгаа дахиад далайн хар шаварганы 3 орон одоо хоногийн их алдартай том хар шаварганд тэр болоот баг тэр чигээрж суурсан. Далайн яраалд одоо тэр чигээр дууссан гэсэн үг шүү. Тэгээд энэ бол 2 дахь удаагийн том одоо давталгоо ингээд дуусаад тэгээд үндсэндээ бол тэр чинь 74 оны тулаан байна уу 81 оны тулаан байна уу тэрнээс 3 хүн буцаж ирлээ энэ төр гэдэг шүү дээ. Тэгэхээр чинь тэр чигээр нь одоо дуусгасан гэж. За энэнтэй давхцаад
Японы болоод Солонгос хятадын одоо түүхэнд ийм янз бүрийн цуурхлууд байсан. Жишээлбэл одоо Солонгос жанжтууд юм уу Солонгос инженерүүд эсвэл хятадын инженерүүд хариугаа авахын тулд Монголын эзэнт гүрнээс хариугаа авахын тулд хэврэг жижиг онгоцууд хийсэн гэдэг ч юм уу. Тийм ээ зориуд тэр далайн шуурганд янз бүрийн одоо шалтгаанууд ингээд тоочж явуулсаар байгаад хар шуурганы үйлрэл рүү хөргөцсөн ч гэдэг юм уу. Хар шуургыг бол одоо монголчууд маш сайн тооцож ирсэн. Гэвч одоо дандаа хар шуургаас 2-3 сарын өмнө товтлогооныг хийхэд төлөвлөдөг боловч тэр далай дээр гаргасан тэр туршлага маневр бол бүрэн гүйцэж чадахгүй байсан учраас далайн шуурганы хөвгөдөд тулчаад байжээ гэж ингэж үздэг. Ингээд Японы түүхэндх урд тожид түүх одооч гараагүй бүх түүхэндх хамгийн том түгшүүр, том сорилт одоо энд болж өнгөрсөн. За энэ болж өнгөрснөөс болоод одоо манай үзэгчд мэдж байгаа бохтой камикадзе гэж үг бий. Энэ бол бурхны салхи гэж нэрлэдэг үг. Энэ үед гарсан. Ягаад гэхээр Японууд ч айж ичрээл байлдах гэл ингэж итэл нөгөө их амар их айрам тэнгисийн хүчийг чинь далаа аваа явчихдаг. Далайн шуурга гараад. Тэгэхээр энэ бурхны салхи буюу манай одоо лам хотогтоодын энэ одоо их мөргөл ард түмний одоо хүслийн хүчээр одоо ингээд тэнгэрээс одоо асар их том шуурга авралын салхи ирээд ингээд аваа явчлаа гэж ингэж японочууд бол 20 дугаар зуун хүртэл итгэжсэн одоо ийм түүх. За энэ бол тийм тохиолдлын маш сонин адал явдлын ийм том болоод одоо нэгэн дор хар салхинд сүрсэн ийм одоо онцгой одоо төсөөлхийн аргагүй тийм одоо том зүйл болж ингэж өнгөрсөн байгаамаа. Тэгээ 81 оны тулааныг одоо хийгээд бүх болоотой ховлын хаан сүрүүлсэний дараагаар дахин одоо үргэлжлүүлээд дотоодыг засах яг тэр тулаанд одоо бэлдэж эхлэнгээд хаан зарлиг гаргацсан байж хахад одоо сайдууд болоод улсуудын хооронд зөрчил гарсан баг. Ховлиад. Одоо 2 удаа яваад ингээд бүх улсын хөрөнгийг тийшээ шидэд ингээд бид нэр болсонгүй одоо дахиад ингэ дайдах хэрэг байна уу энэ гэсэн. За энэ үедээ бол одоо Япон руу нөгөөх 8-9 дэх үеийн элч нарыг явуулсан. Одоо Японод ирмэжсэн учраас нөгөөх элч нарын хамгийн сүүлчгийг удаан хугацаанд харж байгаа цаазлсан байдаг. Одоо тэр Японы тэр Монголын элч нар чинь заримдаа бол нэг 5 хүн, заримдаа 20 гэдэг хүн, заримдаа бүр 300-400 хүн бүртэл олширч ирсэн. Тэгээ элч нарын талгуулагч 5 хүнийг одоо цаазалсан. Тэгээ цаазлахтаа бол Японы одоо тэр жанжтууд асуусан байдаг юм л да. Сайхан хооллоод ингээд унтлаад ингээд гоё өрөөнд байлгаж идэг. Тэгээд үе ингээд асуугаад байцаана. Байцаагахаар зөв нөгөөх Монголын элч нарын тэр омог ордон байдал ерөөсөө дээлддэг өгч байгаа. Ерөөсөө юу ярьж байгаа юм бэ? Та нар ч одоо юу асуугаад байгаа юм бэ? Бараг л би чинь тэр хааны зарлагтаа ирсэн. Одоо тэгэл жамд одоо буугаад өгчмаар байна гэсэн маягтай. Тэгээд энэ эрлэхийг тэр баатрууд жанжтыг одоо цаазлахын дуулгахад бид нар бол иймэрхүү юмд одоо бэлэн байсан хүлээж ирсэн. Ийм асуудлыг хүртэл бид нар хааны өмнө бол одоо хүлийн зөвшөөрөхөд бэлэн заазлна үз гэсэн маягтай. Тэгээ Японууд бол эднэрийн эр зориг, эднэрийн энэ одоо амг ордон байгаа байдал энэ бүхнийг хүндлээд цаазлсныхын дараа нь бүгдд нь хүчээ дурсгал босгоод өдийг хүртэл хадгалаад ирсэн. Тэр нь одоо тэр Йокохама хотын орчим одоо тийм энэ яг Монголын элч нарт зориулсан сүм оршуулгын цэцэрлэг байж идэг. За ингээд Ховлын хаан дараагийн дайнд хэдийгээр дотоод зөрчилтэй боловч дараагийн дайнд Японыг дахин товтлохоор сүүлчийн товтлогоо хийхэд бэлдэж ийсэн энэ үе дээрээ Ховлын хааны нөгөө дотоод том одоо дөрвөн бие хэллээ шүү дээ. Ийм том айрамууд одоо тэмцдэг байсан Ховлын хаантай гэж. Тэрний зүүн хойд Азад байж исэн хамгийн том айрам буюу одоо энэ Хөлбөмбөр, Буйрнуур, за энэ Ханганы нурууны орчин байж исэн 80 жанжин гэж байсан. Тэр бол одоо бас л одоо хасрын хугацааны жанжин. Энэ хүн одоо Ховлын хаантай маш том дулаан хийсэн. Энэ Марко Пологийн тэмдэглэлд байдаг. Энэ бол 400 мянган хүнтэй байлцсан гэдэг. Юу гэж хагас сая хүн. За тэр хэтрүүлсэн ч байж болно. Гэхдээ л энэ дайныг бол хамгийн их амар төрсөлж үлдээсэн хүн бол Марко Поло. Тэгээд Ховлын хааны донд заант зэрэгтэй орсон. Одоо янз бүрийн юмнуудыг авчрахын зэрэгцээгээр заант зэрэгтэй орсон гэж. Тэгээд өөрөөр хэлбэл ард талдаа ийм одоо том бослогуудыг дарах, одоо ноёдын зөрчлийг шийдэх, зарим мужуудыг зэгцлэх, дотоодын ган одоо тариалан алдсан олон асуудал гэх мэт олон юмн дээр ингээд төвөртэй Ховлын хаан энэ 3 дахь давталгаа болуулж яхан хойшилсан гэж. Ингээд 3 дахь давталгаа ингээд хийгдэж амжаагүй хойшилсаар угаад
Одоо 94 онд Хувлаа хаан нас орлаа гэдэг чинь тэгээд үндсэндээ энэ дайнаас 81 оны дайн 84 оны дайнаас 10 жилийн дараа Японыг товтлох одоо элч нарын цаазалсан. Одоо бүр жинхэнэ ёстой 2 удаа одоо хар шоргонд очсон. Гэд ингээд үндсэндээ Хувлаа хаан бол энэ байдалд одоо бэлдэж байгаад нас орсон юм а гэж ингэж хэлдэг. Дотоодын одоо ийм бослогод гарсан юм а гэж хэлдэг. За дэлхий дээр өнөө хүртэл тэрнээс үлдсэн нэг том зүйл бол Японы соёл дотор тэр камикадзе буюу одоо тэнгэрийн салхи гэдэг одоо үг орж ирсэн. За ингээд энэ бол одоо хүртэл хүн төрлөختөнд одоо ч гэсэн Украин Оросын дайнд эсвэл одоо тэр Иран Америкийн дайнд бол тэр камикадзе дрон, камикадзе цэрэг гэл те камикадзе танк ч гэдэг юм, онгоц ч гэдэг юм ийм юм өөрийгөө золиослох тэнгэрээс одоо чинь тэнгэрийн салхи мэт буух. Тэгээ хамгийн сүүлд одоо дэлхийн 2 дугаар дайны одоо тэр хавайн арал руу Перл Харбор буюу Перл бомб руу Японууд одоо чинь нисэх онгоцны асар том товтлогоо хийсэн шүү дээ тэнгисийн. Тэрийг бол тэнгэрийн салхи гэж нэрлэж байсан. Тэгээ өөрөөр хэлбэл Японы дотор бол уран зурагт, утга зохиолд, ардын одоо хиллэг ярианд одоо энэ камикадзе гэдэг үг, камикадзегийн тухай дүрслэл, камикадзегийн тухай соёлын одоо үлдэгдэл одоо юмнууд үндэ үлдсэн. За ингээд үндсэндээ бол энэ 2000 оны үед Японууд тэр тэнгисийн тулаанууд болсон далайн яроолын хайгуулын одоо тэр Юан гүрний үеийн хайгуулын асар том экспедицүүд гаргацсан байгаа юм. Одоо ч ажиллаж байдаг. Хаката булангийн музейд одоо би очиж үзсэн. Тэнд бол 2000 оны үед Монгол цэргийн далайн яроолдох одоо Монгол цэргийн эдлэлүүд нөгөө сүрсэн гүлийн онгоцнуудын эдлэлүүдийг одоо гаргаад музей болгоцсон ингээ байж байдаг. Ийм одоо сонь. Тэгэхээр зэрэг энэ бол Японыг давталсан тэр 2 удаагийн хар салхинд одоо өртсөн олон удаагийн илчилгээсэн Японыг хяналтандаа авах гэсэн энэ түүх болвол Японы эр зэргийн асуудалж одоо хамгаалалтч одоо нөлөөлсөн. Гэхдээ ер нь бол эзэн төхөрний тэр нүсэр айрам далайн одоо давталгаа хийх зохион байгуулалтын дотор гарсан одоо алдаа, алгуурал зохион байгуулалтын зүйлсээс болж хар салхины улирал тулчаад байсан байна гэдэг одоо ийм гаргалгаанд гарч байгаа. Японууд юу гэж итгэдэг байсан бэхээр бид нар бол мөргснийхөө хүчинд одоо гарлаа гэж итгэдэг байсан. Нэг хэсэг төвчд бол ер нь ихэнх голлох жанжид нь Солонгос хятад жанжид байсан учраас Монголын флотуудыг одоо хар салхинд тулгах тэгээд онгоцны одоо тэр байлдааны онгоцнуудын одоо чадвар гэх мэт олон зүйлээр бол ингэж монголчуудыг хорлсон байна гэж итгэдэг байсан. Зүгээр одоо судалж байгаа судлаачид бол энэ бол үнэхээр тийм нүсэр одоо дайны одоо үйл ажиллагааг зохион байгуулахад гарсан алдаанууд байж мэдх юм а. Гэхдээ энэ бол хүн төрөлхтний хамгийн том тэнгисийн флотын одоо давталгаа болж ингэж өнгөрсөн юм а. Энийг монголчууд зохион байгуулсан ба гэдэг төвхөр л үлдсэн байдаг. Ийм учиртай. Одоо Хувлаа хааны нөгөө нэг Япон руу бичсэн загтал байдаг гээл те. Одоо элч нар явуулсан тэндээс ингээд загтал нь үлдсэн гээл. Энэ хаанаас олдсон одоо ямар загтлууд байд юм бэ ер нь? За Хувлаа хааны энэ загтлуудын явуулж ясан загтлуудын хуулбар гэдэг зүйл одоо Япон, Хятад зарим ахиаваас гардаг гэж байгаа. Тэгээ энэ дээр гол биш хамгийн одоо албан ёсны юуны үг гэхээр Хувлаа хааны эзэнт гүрэн буюу Юан гүрэн унсны дараагаар Юаны түүхийг одоо Юаныг хөөж гаргасан Хятадын эзэнт гүрэн болох Мин улсын одоо бичүүлсэн Юанши гэж Юан улсын содрог гэж байна. Тэрэн дотор Хувлаа хааны бичижсэн загтлуудыг за ингэхэд ингэ загтал өчлөө, ингэхэд ийм загтал өчлөө гэдэг нь одоо үлдсэн. Энэ бол нэг албан ёсны төрийн түүхэнд үлдсэн гэсэн үг. Тийм учраас Хувлаа хааны энэ загтлууд бол нөгөө талаас Япон Хятадын архиваас гарч ирдэг зарим одоо үл ойлгох хуулбарын зэрэгцээ яг албан ёсны түүхэнд одоо үлдсэн. Энэгээр одоо Хувлаа хааны түүхэн гэж натлагддаг юм зүйл байгаа юм. Тийм. Одоо Чингис хаанд Монголын нууц товчоо гэж бий те. Тэгээ Чингис хааны түүхэнд Хувлаа хааны түүх хаана үлдээд ямар нотлох баримтууд байгаад. Яг энэ дорны эзэнт гүрнүүд болвол ер нь монголчууд ч бас тийм байж гэж бодож байгаа юм. Өмнөх эзэнт гүрэн ингээд реформ болоод солигдоход өмнөх эзэнт гүрний түүхийг дараагийн орон гарч ирсэн хаан бичдэг. Хятад тийм уламжлалтай монголчууд ч гэсэн одоо ер нь тэр Чингис хааныг өөд болсны дараагаар Чингис хааны түүхийг нууц товч болгож ütсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ зочин бас Монголд байсан байна гэсэн санаа. Тэгэхээр Юан гүрнийг унгасан Мин гүрэн дараагийн хаан одоо тэр Жу Янжэ гэж гарч ирэхдээ одоо
Юан гүрний түүхийг бичнэ гэдэг ингээд зарлиг өгөөд бусад өмнөх үеийн ингээд түүхүүдийг бичүүлж шít. Тэгээд энэ Хувлаа хааны одоо жишээ нь үед байж исэн бүх баримтсэлтүүдийг ашиглаж агаад эрдэмтдийн ажлын хэсэг нөгөө байгуулж агаад ингээд удаан хугацаанд ингээд бичиж байгаа. Тэгэхээр ер нь бол дорн дөхөнд яадаг вөхөр ялангуяа хятад яадаг вөхөр хэрвээ та чи дараагийн хаан Бадам Самбуу болж гарч ирсэн юм бол өмнөх үеийн хааны түүхийг бичээг болж хаан биш гэж бараг л тэгж үздэг байсан. Тийм учраас тэр хүн чинь хаан болохын тулд өмнөх үеийн түүхийг маш нандинг сайн бичвэл. Тэгээ энэ Юанши гэдэг одоо түүхэн цоврал одоо үлдсэн. За түүнээс гадна яг нь ер нь бол Судрын чуулган гэж байна, Живэний байлдан дагуултын түүх гэж байна, Монголын улс товч байна, Богдбаатар биеэр дайлсан тэмдэглэлгээд байна. Тэгээ бусад Юаны үед бичиж ийсэн одоо их олон сурвалж одоо бүтээлүүд байгаа тэр Юаншигаас гадна. За дээр нөгөө төрийн баримтууд байгаа. Ингээд үзэхдээ зэрэг одоо тэгэл нөгөө гэрэлт хөшөө мөшөө болж бонхон гэдэг ингээд олон юмнууд бүр салбараа сахгуулал нөгөө одон орныхын түүх, юуныхын торгоныхын түүх, загасчлалын түүх. За тэгээд тэр нөгөө усан сувг далангуудыг байгуулсан түүх, хот байгуулсан түүх гэдэг бүх түүхүүд тэр нөгөө Юандаа байж байгаа учраас ингээд Юаны түүх бол бүхэлдээ ингээд Хувлаа хааны одоо зарлиг юмнууд ингээ гараад ирэх юм бүрэн болцоо та. Дээр нь Хувлаа хаан бол одоо энэ Бирм, Яв, одоо энэ Вьетнам, за Шри-Ланк, за тэгээд одоо Япон, Солонгос, баруун тийшээ одоо шинэ дундад Азийн орнуудыг энэ уйгур мойгур энэ чинь бүгдийг захирж ирсэн болохоор зэрэг энэ газруудад бичигдсэн түүхүүд тэр хааны тухай бичсэн түүхүүд. Мөр хөндлөнгөөс өөр иргэншлэл хийж ирсэн зочин аялагчдын түүх. Гэх мэт одоо олон түүхүүдээр энэ чинь Хувлаа хааны түүхүүдж байгаа юм. За Хувлаа хааны хамгийн гол нэг сонин зүйл нь юу гэхээр зэрэг Монголын эзэнт гүрний гол голомт нутаг буюу энэ зүүн хойд Азийг засаглах хааны суудлын төлөө тэмцэж ингэж гарч ирээд энд да засаглал барьж одоо бэхжүүлж явж байхдаа нөгөө Монголын эзэнт гүрний Юан гүрэн байгуулсан сахгуулаад дөрв болж хоорондоо жаахан одоо зааг гарч шалсан дөрвөн эзэнт гүрнийг одоо нэгтгсэн. Жишээлбэл Алтан ордны улс, Цагаатайн улс, Хөлөг хааны улс гэж. Тий. За тэгээд ер нь Хувлаан талын блокийг барьж исэн Хувлаан парагцын гэдэг юм уу тал хоёр нь бол Хөлөг хаан, Хувлаа хоёр байсан. Тэгэхээр энэ хоёрын улс бол маш их хөгжсөн. Жишээлбэл одоо эртний Персийн түүх буюу одоогийн Ираны түүхэнтх хамгийн алдартай нэг улс нь Ил хаан тулсын сэрэг мандал. Хятадын түүхэнтх хамгийн том үе нь бол Юаны үе. За тэгээд эннээсээ арай парагц яхан тусдаа боловч нэг сөргөлтөд байхгүй мөртлөө холбоотой байж ирсэн Цагаатай Алтан ордны улсын түүх жаахан бүтгэвтер байдгийн учир нь юу гэхээр энэ Юаны хэлхээ холбоо жаахан сулвтар байсантай холбоотой. Тэгээд нэг тиймэрхүү одоо түүх ингээд үлдсэн байх чинь. Тэгтээ тэр иргэншлүүдээрээ үлдэнэ. Тэгэхээр Хувлаан одоо түүх гэдэг юм уу, Хувлаан тааны тэр загтлууд гэдэг юм уу юмнууд ийм зүйлүүдээр одоо үлдсэн зарлиг хэрэглэлтгүүнүүд нь мэдээж хэрэг одоо энэ олон 100 жилийн турш олон юм нь одоо устсан хэдий боловч хангалттай их зүйл одоо үлдсэн юм л байдаг. Одоо Хувлаа хаан чинь за тэнд урд л яваад нь шүү дээ. Тий. Одоо эх орны энд Монголд те. Тий. Тэгээ өөрөө бол одоо тентхийг хөгжүүлээл айхтар том хот байгуулаад дэлхийн нийслэл байгуулалт яваад байдаг. Монголтой ер нь ямар холбоотой юу гэж бэ? Яг одоо хөгжлийг бол бид нар хот гэд үздэг болчих тийм ээ. Тэгэхээр Хувлаа хааны үед юу болсон бэ гэхээр говийн арын муж буюу одоо энэ одоогийн Монгол улсын нутгийг яг тэр чигээр нь үлдээгээд хар хорин хотыг бол хөрөнгө оруулж Хувлаа хаан олон удаа хөрөнгө оруулж том босгосон. Тэр Хувлаа хаан бол 1252 онд 60-аад оны сүүлээр одоо хар хорин хотыг хамгийн оргил мандалд хүрэхэд нь бол тэр Юаны одоо жишээ нь хөрөнгөөр одоо хөгжүүлж ирсэн. Дээр нь Хувлаа хаан бол өөрийн залгамжлагчтай дандаа энэ Монголын сайдаар тавьдаг. Жишээлбэл өөрийгөө тэр Чингэм гэж хон тайж буюу өөрийнхөө хүүг өөрийгөө залгамжлна гэж үзэж ийсэн. Тэгээд тэр Чингэм хон тайж чинь одоо энэ Монголд одоо Жононгоор яг энэ хой талын Монголоо хариуцсан сайдаар ингээ байгаад байдаг. Энэ нь Юан гүрний дотоод мужууд буюу бүх мужууд үе одоо жишээ нь реформ хийж, шинчилж, өөрчилж, хувааж янз бүр болгож ийсэн боловч яг энэ хойд Монголын буюу энэ умард Монголын одоогийн Монгол улсын хэсэг бол яг анх тогтсон хэлбэрээр л тэр чигээрэл амар супер сайд тавиал асар их хөрөнгө хаяал. Тэгэл яг ард иргэд нь яг сайхан ингээ нам гүм эндээ ингээл гой нутаглаал ингээ байж идэг ийм байсан. Дараа нь тэр Чингмийн дараа бол Номгон гэж хон тайжиг тавьсан. Тэрний дараа бол 9 төмрийг тавьсан. Эднэр нь бүгдээрээ Юаны том зүтгэлтнүүд байсан.
За тэр хайсан хүлийг хангаж дараагийн Иоанны нэг хааныг бас энэ тавьсан. Тэднэр нь бол яадаг байсан бэхээр энэ хар хорин буюу энэ хой талын мужийг одоо захирахын зэрэгцээгээр баруун тийшээ тэр хайдуу буюу одоо тэр салан тусгаарлагч хэсгийн тэр хэсгийнхнийг цааш нь алтаагаас цааш төрж байх одоо зэрэг дайны үүргүүдийг гүйцэтгэдэг. А зүүн тийшээ одоо энэ хямлаа нуруу давж орж ирж бас нэг тийм салан тусгаарлах хандлагатай байж байгаа нөхцөлдөг тогтоон барьдаг. Ийм одоо том блок болж өөрөөр хэлбэл одоогийн Монголын энэ нутгийг амар амгалангийн ертөнц болгоцсон. Өөрөөр эзэнд хүрэн тэлэх мэлэх бүх юм ингээл эргэн тойрон явж хахад энд бол яг Диваажин шиг хундайж нутаг байсан гэж тэр ойлгохдохоор. Яг хайдуу салан тусгаарлагч та хайдуу чинь болохоор зэрэг олон удаа Монголын нутаг руу алтаад авч орж ирж цөмөрсөн. Хар хоринг эзэлсэн. А тэрийг төрөх дайнуудыг бол энд явагдчихсэн иймэрхүү. Тэгэхээр монголчууд хоорондоо л энэ голомт нутгийнхаа төлөө үзэжсэн болохоос бусад үед нь энэ нутаг бол яг нүүдэлчдийн хамгийн гоё тахилгын орчин ингээд байж идэг. За тэгээ өвлөн бол өвгдөө эцсийг шүтэх, дахих олон тахилгуудыг одоо жишээ нь өмнөд хятад ч одоо бий болгож исэн, энд ч бий болгож исэн. Одоо тэр Чингисийн онг монг бүх тахилгуудад хууль цаазуудыг бий болгоод энэ хойд мужийг яаж одоо жишээ нь хэвээр нь хадгалж гоё байлгах уу гэдэгт хамгийн их чухал хандуулж исэн тийм хүн байдаг. За ялангуяа одоо тэр энэ умард Монголыг одоо засаглахад хамгийн их үүрэг гүйцэтгсэн хүмүүс тэр Гамбал гэж жонон байгаа. Тэр Гамбал жононгийн хүү тэр Хувлаа хааны дараагийн хаан болох 9 төмөр хаан гэж энэ Монголд хаан суусан их одоо чухал улсууд байлаа. Тэгэхээр Монголыг бол ерөөсөн тийм амар хамгаалангийн ертөнц болгоод орхисон л гэж ингэж зарим одоо судлаачид ингэ тэмдэглэсэнтэй. Би бол санд нийлтгэл юм. Тэгэд монголчууд яг энэ монгол хэлээ, монгол соёлоо, монгол ахуйгаа аваад үлдэх тэр Юаны үеийн 100 жилийн турш яг энд доктортой гоё одоо монголчууд нь одоо бий болж бүрэлдсэн юм шиг тэгээ санагдана. Одоо юу Хувлаа хааныг ярьж байгаа нөхцөл бол Марко Полог бол ярихгүй болохгүй тий. Тэгээ одоо нэвтрүүлгийн төсөлд Марко Пологийн талаар онцлог сэдвүүдийг яриад төгсгөж гэж бодож байна. За Марко Поло бол одоо хүн төрөлхтний одоо 14 дугаар зууны хамгийн алдартай ялангуяа Европын ертөнцид бол хамгийн их дуулын тарьсан адал явдлын одоо дорны түүхийг өөрийнхөө замын тэмдэглэлээр бичсэн хүн. 17 наснд аавж хоёроо дагаж Хувлаа хаан дэргэд мөргөж ороод 17 жил Хувлаа хааны дэргэд байсан. Бараг өөрийгөө бол бараг л нэг мужийн захирагч магч байсан гэж бичсэн байдаг. Зарим алдаа оноо дотор нь байх боловч Марко Пологийн түүхээр өрнөдийн ертөнц дорны ийм супер ертөнц байдаг гэдгийг одоо анх удаа сонссон. Тэгээд тэр Марко Пологийн түүхийг уншихдаа Марко Поло чинь шоронд байхдаа хүнээр бичүүлсэн түүх шүү дээ. Одоо Монголоос босож 17 жил болоод хөшөрсөн хойно шоронд байж байхдаа тэр үед Европын их алдартай зохиолч Латин Франкелны зохиолч Урстичело гэдэг хүнтэй шоронд байж байгаа. Тэгээд тэрэндээ энэ түүхийг нэг шоронгийнханд ярьж өгдөг. Тэгээ нөгөө Урстичело нөгөө алдартай зохиолч байсан. Гэхдээ ч одоо ямар сони юм яриад наадах ч одоо бичээд ингээ үлдээчих юм болвол үнэн түүх биш гэхэд нэг шууд адал явдлын гайхалтай зохиол юм байна гэдэг. Тэгээ тэр нь Европ даяар тархаад хамгийн алдартай. Гүн чи ерөөсө дэлхийн ертөнцид чи ямар сони юм бэ? Ийм улс байдаг гин. Ийм гоё юм байдаг гин. Яана эн чин цэрэг нь хувцсан, эдэлж хэрглэж байгаа нь. Ч одоо зүүд эн чин бараг тэр өөр ертөнц юм биш үү гэж ингэж ийм сэтгэлдлийг Монголын эзэнт гүрний маш хурдтай, маш хүчтэй одоо жишээ нь Европод хүрэх юм тэр Марко Поло гэдэг хүн хийсэн. Тэгээд тэр Марко Пологийн түүхэнд бол бас одоо түүхэнд энэ бусад түүхүүдтэй уялдах маш онцгой түүхүүдийг тодорхойлох зүйлүүд одоо тэндээс гарч ирдэг. Тийм учраас тэр одоо Европод тэр сюрприз болж исэн тэр юмнуудад ерөөсө хаан хүйдэн гэж ямар байдгийг, хааны хот гэж ямар юм байдгийг, үнэхээр хүчрэг баян орон гэж ямар байдаг тухай төсөөллийг Европчууд авчирсан гэж. Тийм учраас Марко Пологоор дамжуулаад ерөөсө Европод бол Чингис хаанаас өөр зөвхөн хувлааг мэддэг байсны учраас энэ. Тэгээ Марко Поло бол тухайн үедээ ер нь Библийн судрын дараа орох тийм их алдартай бүтээл. Тэгэхээр Хувлаа хааны тэр одоо хүчний нөлөө гэдэг юм уу, тэр зөөлөн хүч гэдэг юм уу, эсвэл зүгээр санамсаргүйгээр гэдэг юм уу, ийм цойд улаантай түүхийг одоо үлдээж чадсан. Тэгээ тэр Марко Пологийн түүх үлдснээс хойш бол дорны ертөнцийг ойлгох ойлголт дэлхийд даяар их өөрчлөгдсөн. Ер нь бол яг Англи, Францад энэ 17, 18 дугаар зууны үед сургуулиудад унших, зайлшгүй чэйжлэх одоо 19 дугаар зуунд байна. Зайлшгүй чэйжлэх одоо тийм одоо нэг
хамгийн алдартай Шекспирийн шүлгээс авах бол нэг 5-10 шүлэг байна да. Тэрний нэг энэ тэр Coleridge-ийн Шанд гэдэг шүлэг байсан. Тэр бол юу гэж яах вэ гэхээр Марко Пологийн тэр Эжидийн ертөнц шиг хааны хотыг бичсэн тэр их гоё хотыг төрсөлсөн шүлгийг хожим 19 дугаар зууны үед 18 дугаар зуунд байна уу. Coleridge гэж яруу найрагч бичээ. Тэр нь асар их алдаршаад Шекспирийн шүлэгтэй хамт Европын соёлтой сургуулиудад зайлшгүй уншдаг шүлгүүдийн нэг. Тэгээд ч нэг алдартай зохиолч бичсэн байдаг шүү дээ 19 дугаар зуунд. Ингээ гудамжаар ингээд Оксфордын гудамжаар ингээ явж хахад тэр их сургуулийн буюу оюутны гудамжаас тал талаас ингээ шүлэг цуврайтна гэж цанхоор нь. Тэгээ ингээ сонссон Coleridge-ийн Шанд бол байна штэ гэж. Тэгэхээр юу гэж яах вэ? Ховлын хааны нийслэлийг үзээд тэр их одоо зүү зүүрмэг шиг гоё юмыг хэн бичсэн Марко Пологийн бичсэнийг хожим зохиолч төсөлж яруу найраг болгоод тэр нь европчуудын зайлшгүй унших шүлгийн нэг болоод тэгээд тэр Шанд гэж юм байд юм байна гэж. Тэгэхээр тэр Шанд гэдэг нь юу гэхээр Ховлын хаан анх залуу наснда хятадын мужуудыг иргэшээж тэр залуу жанжин явж байхдаа Кафен гэж одоо сам ордонгуудтай хот байгуулсан. Хожим тэрийг зуны нийслэл Шанд гэж нийслэл байгуулад одоогийн Шанд хот уу Шандуу гэж яриад байдаг шүү дээ. Тэр одоо тэр нийслэл. Тэгэхээр бид тэр үед юу гэж яах вэ? Бид нар дэлхийг гайхуулсан тийм супер хот, супер эдэнс гүрний төсөөллийг одоо дэлхийн ертөнцид бий болгож ирсэн. Тэрийг тээж хөргсөн хүн тэр Марко Поло байж байгаа жишээний тийм ээ. Тэгэхээр чинь Ховлын хааны одоо тэр одоо торог одон орон одоо мөнгө дайр гэдэг ингээд олон одоо жишээ нь дэлхийд нөлөөлсөн олон юмнуудын дотор тийм одоо их сонин яруу найраг утга зохиолд хүртэл одоо ийм нөлөөлсөн ийм одоо сонин түүх байна. Тэгээ Марко Поло бол хүн төрлөختний агай их аялагчд буюу өрн дорн хоёрыг одоо жишээ нь холбож өгсөн ийм одоо том аялагч хүн дотор нь алдаа оноо байдгийг хэдий ч гэсэн үндсэн түүхтэй одоо нийлдэг хамгийн гол түүх юм а гэж ингэж. Тэгээ тэр үед хамгийн адал явдлын зохиолоор. Тэгэхээр энэ бол аз тохиолын хэрэг гэхээс илүүгээр зүй ёсны зүйл. Өөрөөр хэлбэл хэрвээ өрний ертөнцөөс хэн нэгэн ирээд тэр ухаантай байж чадаад тэр өөрөө мэдээлэл тавьж байж чадвал дэлхийн ертөнцийг ийм их гоё нарийнаар одоо холбосон тийм одоо шалтгаан нь бол тэр Марко Поло байгаа юм. За тэгээд Марко Пологийн тэр түүхтэй холбоотой олон юм ингээ яриад байх юм бол зөндөө. За ямар ч л байсан Марко Поло бол дорны эзэнт гүрэн тэр монголчуудын Марко Пологийн түүхэнд бол нэг тийм сони юм бэ л дээ. Монгол гэдгийг ерөөсөө дурдаагүй. Тартарууд гэж бичижсэн. Тэгээд дараа нь европчууд Марко Пологийн түүхийг тайлбарлаж явахдаа хаттын түүхгээ тайлбарлаа явуулсан. Тийм тэгсэн мөртлөө Тартарын хаан эзэлсэн суудаг муудаг гэдэг ингээд нэг тийм нэр тайвны хувьд нэг тийм болохоос биш. Одоо европчууд бол ойлгоод эхэлсэн. Ер нь бол тэр Юан гүрэн бол хятадын эзэнт гүрэн биш. Энэ бол монголчуудын бий болсон Монголын эзэнт гүрэн хятадын ертөнцийн байгуулсан одоо нүүдэлчдийн одоо том эзэнт гүрэн юм аа. Тэгээд хэрвээ энэ гүрэн нэг одоо нүүдэлчд ингэж байгуулж чадаагүй бол монголчууд одоо нөгөө хомсдуухан тал хээр дээрээ нэг хоорондоо толхилдсон жижигвтер нүүдэлчний улсын дараагийн түүхийг бичээд үлдэх байжээ. Хэрвээ Юан гүрэн гэдэг тэр дэлхий рүү гарсан тэр эзэнт гүрнийг байгуулаагүй бол одоо энэ нэр одоо сонсдохгүй байх байсан. Байгуулснаас болоод үндсэндээ дэлхийн ертөнц хизээш мартчихгүй тийм одоо гайхалтай домгийн эзэн нь Ховлоо буюу монголчууд болж үлдсэн юм аа гэж. Ийм л одоо юм байдаг. За өөр асуух юм уу? За одоо бидний нөгөө цаг маань болсон байна. Хоёул энэ талаар Ховлын хаан, Юан гүрэн, Марко Пологийн талаар дараагийн дугаарт дэлгэрүүлээд ярих гэж бодож байна. За энэ дугаарт бид Ховлын хаан болоод Юан гүрний талаар сэдвүүдийн талаар ярилцлаа. Үзэгч та бүхэнд анхаарлаа хандуулж сонссонд баярлалаа. Дараагийн дугаарт ирж уулзлаа. Түр баяртай. За баярлалаа. Түүхчэд очоогүй Марко Полог хар оронд очоогүй юм байна гэж ингэж үздэг. Тэр юу гэж юм хар орнд очичоо байжсэн чинь бүр омор зүг рүү яваачичаа байжсэн чинь нэг ингээ харсан чинь алтан гац зүмэн зүгт гарцсан байдгийг гэж. Тэгээ алтан гацны ардтал гартал явцсан юм шиг тэгэж фантазилсан байдаг байхгүй юу. Тийм учраас Марко Полог бас Европод юу гэж хэлдэг бэ гэхээр зэрэг мянгуужин гэж хэлдэг байсан. Одоо чинь хамгийн их амар худлаа ярьдаг хүн гэж. Яагаад гэвэл тэр түүхийг уншихлаар нэх гоё үлгэрийн зохиол уншиж байгаа юм шиг байгаад байдаг. Тэднийг үнэн гэж итгэдэг хүн олон байж. Тэгэхээр тийм үнэхээр гайхалтай удлаа ярьдаг хөө юм аа л гэдэг ингээд. Тэгтэл яг өнөөдөр нь жинхэнэ түүх судлал ингээд хожим хөгжөөд ирсэн чинь тэр Марко Пологийн 80-90% нь яг одоо энэ
дэлхийд даяар бичигдээд өгсөн түүхийг яг энэ хэсгээр ингэсэн юм биш үү, энэ хэсгээр ингэсэн юм биш үү гэдэг. Жишээлбэл тэр 80 жанжинтай байлсан түүхийг хэлж байгаа шүү дээ. Тэр чинь 400 мянган цэрэг л одоо нэг талаас нь орж ах шиг байгаа. Нөгөө талаас нь 400 мянган цэрэгч юм шиг. Ингээхээр эн чинь бараг сая хүн байлж байгаа байхгүй юу? Ер нь л тийм том дулаан болсон уу юу гэдэг л хэргэлзээтэй. Гэхдээ тэр амар сүржин болгож байгаа биз дээ тий. Тэгээ заанд цэргүүдтэй. Тэгээд тэр нь Европод очоод хожим юу болсон бэ гэхээр зэрэг нөгөөх заанд цэргүүд хэрхэн толдог тохиол төсөөлийн зургууд Европ зөндөө болсон. Тэр нь одоо ч одоо би. Одоо энэ гэхдээ юу яаж уустай? Ерөнхийн нэг үний юмыг дөвөл гэж л яриад байгаа юмнууд үстэй тий. Гөөгүй яах вэ? Нөгөө мань хүн бол хичнээн гайхамшигт газарт очисон тухайга одоо жаахан дэврүүнээр одоо ингэж төрсөлж ярьж байгаа байсан байж болно. Хоёрдугаар Аристотель өөрөө уран сайхны болох гээд тэгсэн ч байж мэднэ. Магадгүй тэр үл ойлгогдсон өөр ертөнцийн түүх тэр хүмүүс тийм их сөржнээр бууж ясан ч байж мэднэ гэж үздэг. Жишээлбэл тэр шан дотын тухай ингээд бичгэд шан дот гэдэг чи одоо ингээд тэнгэрийн баганцсан маш гоё одоо үзэсгэлэнтэй тийм гоё цайз байхуудын зэрэгцээгээр тэнд бол жинхэнэ деважин нөгөө галтан бүх одоо алт мөнгөөр ингээд зэнгиж идэг хамгийн амтд жимсүүдээр ингэж идэг тэрний дундуур тэр уулын дундуур урсж байгаа тэр тунгалаг урсгалд гол энэ тэр болвол яг тэр деважин буюу парадайзыг төрсөнтэй адил ярьдаг байхгүй юу. Тэгэнгүүт тэр чинь ингээд дэлхий дээр зөвхөн бурхны ертөнц юм уу деважин тэр одоо Адам Явагийн ертөнц тийм байдаг гэж бодож байсан бол дэлхий дээр ийм байна гэдэг төсөөлөл одоо хүмүүст бий болоод тэрэндээ итгэж хадаад ингэжсэн ийм байдаг. Тэгээд тэр чинь Марко Пологийн тэр буцтай эрдэг тэр юмнууд одоо жишээ нь тэр Шри-Ланк руу яваал маний хөвлө их хааны юугаар элчээр би явлаа гэж байгаа шүү дээ. Өөрөө бол одоо Марко Пологийн бас нэг амьд түүхийн ингээд үзэхтэй зэрэг Марко Поло хизээч Йоан улсын ямар нэг мужийн захирагч байгаагүй юм шиг байна гэдэг байгаа. Гэтэл өөрөө бол би нэг муж захирч байсан, мужийн захирч байсан гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд хааны том одоо юунуудад томилгаануудад явдаг. Жишээ нь би одоо Шри-Ланк руу явлаа. Шри-Ланкийн хаантай очиж уулзаад Ховлын хааны толголтуудыг хийгээд Бурхан багшийн одоо нэг эренсэл буюу Бурхан багшийн эд зүйлээс Ховлын хаанд залах гэж байгаа. Тэгээ нэг удаа болоод болохгүй болохоор дараа нь очиж өстө асар их хартун алт мөнгөөр зодож жагаад тэр Бурхан багшийн шүдийг авчирлаа гэж тэгж байгаа юм. За тэгээд яг Бурхан багшийн эренсэл буюу тэр шүдийн тэрийг бол хожим болоод одоо Монголд илэрдэг өөрөө Монгол илэрдэг тэр шүдийг Юаны үеэс уламжилсан зүйл нандинж явсаар байгаа тэр ордны янз бүрийн хөрвүүлтээс үлдсэн байхаа энэ төр гэж ингэж ярьдаг ийм юмнууд. Тэгээ одоо жишээ нь та бүхэн адалд одоо дайдуу гэж одоо өвлийн нийслэл нь одоогийн Бээжин шүү дээ. Хятадын нийслэл хоорондоо ингэ шилждэг байхад хамгийн том нийслэл буюу одоогийн нийслэлийг ингэ батлаад өгсөн. Тэгээд Юан дайдуугийн одоо цэцэрлэг гэдэг чинь одоогийн энэ Хятадын хааны ордны загвар байхгүй юу? За одоо хааны ордныг сүүлдээ бараг зарим судлаачид энэ бол Юаны ордон дээр барьсан юм а гэдэг байгаа. Гэхдээ Мин улс хамгийн супер хүч хэрхэг дорн дахны ордны зохицолбор барихтаа Юан гүрний ордны зохицолборыг хуулж барьсан гэж. Тэгээд Хятад улс тусгаар тогтноод Юан гүрнийг хөөж явуулсны дараагаар Мин улс одоо чинь Хятад дахиад тусгаар тогтнож шүү дээ. Тэгэхээр зэрэг Хятад дахин тусгаар тогтнохдоо одоо ч Хятадын сүлдэн дээр тэр одоо хааны ордны гол хаалга байдаг шүү дээ. Тэгээ эн чинь хааны ордны гол хаалгыг тусгаар тогтнолын бэлэгдэл болгож яагаад тавьж байгаа юм бэ гэхээр эн чинь хинээс тусгаар тогтносон юм бэ гэдэг чинь нөгөө Монголоос тусгаар тогтносон байхгүй юу. Тэгээ тэр Монгол Юаны үеийн загварын ордон одоо символ буюу бэлэгдэл болгож ингэж сүлдэндээ хийдэг. Тэгээ энээс ахгуулаад ингээ Монголын эзэнт хөрний Монголын өөрийнх нь нөлөөлөл. За тэгээ энэ цагаан хэрмийн одоо жишээ нь тэр одоо хүч хэрхэг байдал маяг тэгээд ингээ Хятадын соёлын маш олон зүйлүүд одоо энэ хятадууд ч одоо тэр газар нутгийн хуваар татвар, цаасан мөнгө, дотоод арилжаа энэ маш одоо олон юмнуудыг анх удаа түүхэндээ тэнд Юан гүрний үед жинкнээс нь үзэж байгаа. За энэ юу гэж яах вэ гэхээр зэрэг мэдээж одоо Хятадын эрдэмтэд Хятадын төр ёсны ухааныхан байхаас гадна ойрох дорнодын Дундад Азийн тэгээ Монголын эрдэмтдийн одоо нөгөө төр ёсыг одоо сахидаг олон юмны одоо шимийг ингэж авсан. Тэгээ Юан гүрэн чинь бол одоо хэдийгээр хүчтэй тогтчихсон ч гэсэн ер нь бол тогтчихохдоо шашин, тоолол, шинжлэх ухаан олон зүйлүүдийг одоо оруулж ирсэн. Тэгээд энэ шашин тоололдоо үндэсний уламжлалаа нөгөө Монгол нутгийн уламжлалыг хүндэхгүйгээр
Хятад орон дахины уламжлал хоёрыг хэрхэн хослуулахыг хийж ирсэн. Шинэ 10 буянд намын цагаан төвхөд Ховлын хааны одоо бичүүлсэн гэдэг тэр төвхөн дотор ингээ улс бол 2 шүтлэгтэй л байна гэж байгаа. Яан гүрэн ч одоо Паул амыг залаад бурхан шашныг залцсан байж байгаа шүү дээ. Гэхдээ тэр хуулийн дээр ингээ тооллоо Хятадын зурхаануудыг нийлүүлээд Хятадын 4-6 зөрчлийг хооронд нь арилгаж Хятадын шар зурхаг үндэслэсэн. Тэгээ шар зурхаа болчихтой нөгөө зурхаа нь талын монголчуудын зурхаатай зөрнөөд улирлын тоололтой. А нөгөөтэйгүр Чингис хааныг шүтчихсэн шүтлгийнхэн ингээ ирчих дээр бурхан шиш авчих дээр нөгөө Чингис хаанахтай бас зөрнөөд. Тэгээ энэний уялдааг бий болгохын тулд хууль цаазуудыг удаан хугацаанд одоо том хөрөөлөнгүүд байгуулж бий болгоод ингэж болгосныхаа хууль цаазын эцсийн одоо жишээ томьёоллуудыг 10 буян томын цагаан түгээр хийсэн. Тэгээд Йоан улс 2 шүтлэгтэй байна. Нэг нь Йоан улс бурхан багшийн 4 буяныг дахина. Одоо ингээд 4 улирал болгоно бурхан багшийг одоо улсын шашин болчихсон. А гэтэл Чингис хааныг орхихгүй Чингис хааны 4 улирлын тахилга гэж байна. Тэгээ энийг яг өдрийн заагаад за бурхан багшийн 4 буяныг хаврын тэргүүн сарын тийм өдрүүдэд 100 тэгэд намар юм өвөл ингэн. А Чингис хааныхыг өвөл ингээд хавар ингээд дахина гэдэг. Тэгээ тэр цааз нь одоо хүртэл энэ Хятадын бурхан багшийг одоо тагтдаг. Энэ бурхан багшийг одоо дэлхийд дээр тагтдаг дүүцэн өдрийн хэлбэрүүд. А нөгөө нэг нь болохоор зэрэг Чингис хааны одоо жишээ 4 улирлын тахилга, орцын тахилга болоод цагаан сүлд хар сүлдийн тахилгаар ингээд энэ цааз ингээд өргөжлөд ингээд явчих жишээ нь. Тэгэхээр ингээд өмсөх хувцс, гизэг ус тэр үндэстнүүдийн зямдаа жишээ нь одоо Йоан гүрний дээвэр дор одоо жишээ нь юу гэдгийг тэр дайлын маялгаас ахгуулаад үндэсэндээ нэг 50 гаруй гол үндэстэн байж байгаа. Тэд нар ямар зямдаатай? Монгол хүн 1-р зундаа тийм ээ. 2-р дахь нь манж хүн, 3-т нь одоо өнгөт нүдтэй гэдэг юм уу, 4-5 дахь нь хятад метод ч гэдэг юм уу. Ингээд өөрөөр хэлбэл ерөөсөө энэ эренбэлж зяндаалаагүй, хууль цаазаар тогтнуулж хэвшүүлээгүй зүйл ерөөсөө байхгүй. Хүнс хоол хүртэл. Тэгэхээр энэ бол ерөөсөө энэ хууль цааз зохион байгуулалт эрэм дараа бүх зүйл нэг системээр удирдахдгийн одоо жишээг одоо Европод ч тийм жишээ байхгүй. Тэгэхээр ийм их ажлыг, ийм их институцийг, ийм их зохион байгуулалтуудыг одоо хийж исэн хүн болж таарах гэдэг. Тэгэхээр энэ бол одоо юу гэдгийг одоо ч гэсэн би бол Ховлын хааны олон зүйлд итгэхгүй байна. Яг тэр энэ хүн хийж чадна гэж юу? Хүн одоо нэг хаан байлаа гэхэд 1000 систем байлаа гэхэд ийм олон зүйлийг хэвшүүлж тэгээд энэ дэлхийн ийм том соёл иргэншил. Одоо жишээ нь ер нь бол Ховлын хааны Хятадыг удирж явахны 100 сая орчим хүнтэй байсан баг. Монгол бол одоо юу гэдгийг 2 сая хүрэхгүй юу байсан баг нийт монголчууд. Тэгэхээр ийм цөөхөн үндэстэн, нүүдэлч үндэстэн авчираад дорн дахны энэ олон улсуудыг нэг систем дотор буюу нэг тогтолцоонд зангидаад ийм олон наривчилсан одоо зүйлүүдээр нэг бүрчлэн удирдна гэдэг бол энэ бол зүгээр нэг тансаглаа сууж байгаа хааны явдал биш байхгүй юу? Энэ бол цөхрөлтгүй, дасралтгүй ажиллагаа хяналт тэмцлийн үр дүн. Тэгэхээр маш их нэг талаас маш их жаргасан сүрхий хаан гэдгийг боловч маш их зовсон хаан байгаа төвтөрх харагдаад байгаа. Яг тэгэхээр энэ бүхэнд хяналттай байх ёстой ч тийм ээ. Хэнийг албан тушаалын зөрчлийг хүртэл одоо зохицуулна гэдэг шиг ийм юм одоо болж өнгөрсөн байгаа юм. Тэгэхээр энэ Йоан гүрний төвх гэдэг бол Монголын эзэнт гүрний нэг голлох хэсэг ямар амар байсныг л одоо харуулж байгаа. Тэгээд бусад бүс нутгуудтайгаа харилцаатай байх жишээний зүйл. Тэгсэн мөртлөө дотор нь дандаа нөгөө парагцууд блокууд нь байсаар л байна. Тэд нарыг үе зохино. Үе яг хэм хэмжээнд нь байлгана. Тэр 80 байсаар л байсан, хайдуу байсаар л байсан тийм ээ. За тэр Хятадын дотор одоо бослогын тэмцлүүд одоо байсаар л байсан. Тэгэхээр энэ бүхнийг яг л ингээл нэг тийм жам ёсны цикл юм. Энийг ийм хэмжээнд барина гэдгийг л одоо дэглэж зохицуулж өгсөн байгаа юм. Тэгэхээр энэ бол төр ёсыг яаж монгол хүн удирддаг юм, яаж хүн дасан зохицож, яаж реформист шинжлэгч байгаад тухайн өөр үндэстнүүдийн нийгэм соёл иргэншлийг холбож оршидгийн гэдгийн их сонин жишээг одоо харуулсан тийм хүн байгаад байгаа юм. Тийм учраас Чингис хааны эзэнт гүрнийг жинхэнэ эзэнт гүрэн болгосон гэдгийг харуулсан хүн бол Ховлын хаан юм аа гэж одоо хэлээд байгаагийн учраа.
Тий. Одоо ингээ намайг хэлэхлээр чинь нөгөөтх нийгмийн сүжийн нөгөө сонин хинээтэй осоо чинь зүгээр дүрсгэл явчих шүү дээ. Одоо хятад ургацаа нэг одоо ингэдэг гэл тий. Тий. Тэгэхээр эн чинь бол мэдлэг мэдээлэл гэдэг бол ингээд хоорондоо ингэж уялдаа холбоогоороо яваад хүлээн зөвшөөрөх байдал, эсэргүүцэх байдал аль аль нь зэрэгцэж оршоод тэрийг баяжуулж дүр төрхийг нь тогтоож идэх учраас л одоо энэ юм л да.